За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Kex podcast-ийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Өнөөдрийн зочин маань маш сонирхолтой хүн байгаа. Өнөөдөр бол орчлоо ах оролцож байгаа. Тэгээд орчлоо ахта цаашдаа сайхан шинжилсэн үү болон Монголоос голланд руу мэдчилгээ өргөе. Kex podcast-ийн сайн байцгаана уу. За сайн байцгаана уу. Тэгээд намайг энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тийм тэгээд сайхан шинсэн тэгээ голландаас мэдчилж байна. Тэгээд товчхон орчлоохыгаа бас танилцуулж байгаа. Орчлон ах маань Голландын Гаагд олон улсын эрүүгийн шүүхт ахлах шүүгчээр ажиллаж байгаа. Харин манай мөнгөлөгч харин дийлэнх үзэгчд маань бол үнэртэй усны үнэртэнгийн зүчгийн фанат гэж маш сайн мэдж байгаа. Үнэртэй усны өвөө. Миний хобби л юм да. Тэгээд энэ дугаараар бол бид нар голдуу орчлоохын олон улсын туршлага үнэртэй усны тухай ярина. Дараагийн нэг дугаард бол бид нар яг секс болон хууль гэдэг сэдвүүдийг хөндөх болно. Тэгээд ийм болохоор маш сонирхолтой дугаарууд болж байгаа. Тэгээд та хоёр орчлоохтой 2 дугаар хий гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд яг нэг дор одоо хуулийг үнэртэй холбож ярихаар жоохон зохимжгүй байгаа учраас эхлээд ямар ч байсан орчлоохыг бүгдэнд нь танилцуулаад бас сонирхлынхаа талаар энэ усыг яаж нөлөөлж байна тэр талаар ярилцъя гэж бодсон. Тэгээд үүний дараа бол бид нар яг секс хууль хоёр яг яаж холбогдоод байна тэр талаар бас илүү дэлгэрэнгүй ярина. За тэгээд эхлэе хэдүүлээ. Тэгээд орчлоох нэлээд олон одоо улсаар аялсан юм байна. Бас одоо Америкт боловсрал эзэмшсэн. Тэгэхээр бид нар яалчгүй эхлээд бол одоо Монголын одоо sex education ч юм уу тийм бэлгийн боловсрал та яг гадаадад очиод ямар ялгаа ажиглаж ийсэн, юун шоконд орж ийсэн ч гэдэг юм уу. Тэр ярианаас эхлэе гэж бодож байна. Зүг. Би ч одоо бас яг нэг хөшүүн бишлээ залуу. Гэхдээ одоо та нарын үеийг бодох юм бол урд нь социализмын үеийн тэр хаалттай нийгэмд хүүхэд байхдаа өссөн. Тийм тэгээд миний үед чинь бол өстой бүх юм амар хаалттай байсан. Бүх юм хаалттай байсан. Тийм тэгээд би ч анх одоо 20 жилийн өмнө Америкт сургууль явжсэн байна. Тийм. Тэгээд хаалттай нийгмээс ингээл Америкийн нийгэм рүү ороход бол бас аюу олон юм сонирн байсан. Аюу олон сонирн тэгээд яах учраа болохгүй тий. Тэгээ нэг бодлын ёс суртахууны зөв чимшиг, буруу чимшиг тий. Тэгээд яг эцсийн шүү дээ юу буруу юм, юу зөв юм, хүн юу ямар юм ил гарах ёстой юм тий. Одоо хувийн амьдралынхаа хувьд ч гэхэд тий. За тэгээд нэг хүний энэ бэлгийн амьдралын хувьд насан туршийн хүний хувьд яг юугаа илэрхийлэх ёстой, юугаа нуух ёстой ингээд ер нь аюу олон зүйл ойлгомжгүй байсан. Тэгээд яг хөө тэгээд өдний хугацаанд тэгээд ер нь бусд насан туршийн хүний адилаар сураал ингээл явж л байна. Тэгээд одоо ч гэсэн байнга юм хүн сурдаг шүү дээ. Тэгээд би бас та хоёрын подкастыг бас аюу сонирхож үздэг. Тэгээд бас ийм гоё хөөрхөн нэвтрүүлэг хийж аваад би бас хувийнхаа хувьд бас баярлаа гэж хэлмээр байна тий. Тэгээд нөх хүн хэлхээс нааш ойлгохгүй, цаас жижигснаас цоорохгүй гэж одоо Монголд зүрцсөөгөө шүү дээ тийм ээ. Тэр шиг ийм зүйлүүдийг их ярилцаж явах хэрэгтэй. Яг тэгэхээр хүний амьдралын аюу том хэсэг учраас ярилцаж, ойлголцоож тий. Тэгээд ер нь хүн байнга сурч явж явах хэрэгтэй гэж би боддог. Баярлалаа. Тэнд баярлалаа. За та тэгэхээр яг секс гэдэг юмыг яг анх хэдэн настайдаа ухамсарлаж өгсөн. Тэгээд тэр яаж юм байдаг юм байна гэж мэдчих авч ирсэн. Гэхдээ аяг сонио. Зүгээр би нэг өөрхөн хувийн амьдралыг ч нэг ярьдгүй л дээ. Гэхдээ нэг ийм сони юм ярьж гээ. Анх ингээд бид нар чинь нэг дунд сургууль байж хахад
Монголд хамгийн анхны анх одоо сексийн тухай илэн далангөө бичсэн тийм сонингууд гарч ирсэн байхгүй хамгийн анх. Тийм халуун хүнжил өөр юу ч үлээд энэ сонин нэртэй. Тийм тэгэд анх удаа тэгээд бид нар чинь жоохон хүүхдүүд байсан. Бид нар шоконд орж байгаа. За тэгээд дээрс нь насан турш хүмүүс бүр шоконд орсон баг тий. Тэгээд арчил гэж юм байна, хүний эрх гэж юм байна. Тэг хүн дуртай зүйлээ хэвлэм нийтлж болд юм байна. Хүн бас тий амьдралынхаа тэр сонирхож байгаа зүйлийн тухай мэдээлэл авч болд юм байна гэдэг айгүй олон зүйлийг гинтхэн ойлгож байгаа байхгүй ч одоо хүний эрхтэй л энэ холбогдлолтой асуудал шүү дээ тийм ээ. Тийм ээ хүний эрх гэж юу юм бэ тий. Мэдээлэл авах эрх чөлөө гэж юу юм. Бусад бас тэр мэдээллийг хуваалцах эрх чөлөө гэж юу юм гэсэн айгүй тийм арчлын том асуудалтай чинь хамт ингээ ороод ирж байгаа байхгүй хүний амьдралын том хэсэг болохоор тийм. Тэгээд ингээ би санаж байгаа. Тэгээд бид нэр ингээ бүр жоохон бахта ангиар тэр халуун үнжлэн тэргээд сонингуудыг авч уншдаг байлаа. Тэгээд ингээд бидний үе чинь дээр үуч одоо багш нар ч мэдээж тийм их хориглдог байсан. Тэгээд гинт нийгэм өөрчлөгчөөр чинь багш нар чинь бас юу гэж хэлхийг мэдэхгүй. Тэгээд бид нар аюу санаж байгаа байхгүй юу. Одоо ингээд дунд сургуульч ингээд багшийн ширээ ингээд байж штэ тий. Тэгээд ингээд сурагчин ширээ ингээд залгаатай заяа. Хамгийн урд сурдаг хүүхэд тий. Тэгчээ ингээд манай ангийн хүүхдүүд яг ингээд багш ингээд өөдөөс ингээд ширээнээр сууж хахад яг өөдөөс ингээд тулцсан ширээн дээр бид ангиараа сууж байгаа. Тэр өөдөөс сууж байгаа халуун үнжилгээ сондыг ангиараа уншдаг байсан тий. Тэгээд яг бүгдээр бас нэг худалдаж авч чадахгүй. Нэг нь ингээд амар чанга уншаад бүгдээр ангиараа сонсож инээлтэй тэгээд аюу тийм хөвгөлтэй л гэсэн. Тэгээд тэр үед ч тэгж л одоо анх тийм ээ тийм нийгэм цоошин зүйл орж ирж тэгээд яг үндэ нийгмээс ч бэлэн байгааг болохоор тэгээд бүгдээр л цочгтой бол ингээд хүлээж авчихсан. Тэгээд ямар ч тийм ёс суртахууны ч юм уу тийм зааг ингээд байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд юу зөв юу буруу гэж бүгд мэдэхгүй ингээд цоошин юм ингээд нийгэмд орж чинь. Тэгээ манай ангийнхан бол тэгэл ангиараа тэгэл багштайгаа нийлээл тэгэл халуун үнжилт ингээд сонирхол тэгчлээ. Анх тэгэл танилцчихлаа шүү дээ. Та тэгээд айгу хөвгөлтэй өдөр чи. Тийм байна. Та тэгээд уншигч байсан нь бас хаяа бас юу та бас хаяа нэг чанга дугаар уншдаг байсан зүйл голдоо сонсогч байсан яг уншдаг үүрэгтэй байсан. Би бол сонсдог нэсэн баг. Тэгээ манай ангийн хүүхдүүд тэгээ нэг гоё уншдаг, гоё ярьдаг хүүхдүүд чинь ангийн нэг онц сурдаг эмэгтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Ихчлээ. Тэр бүр ингээд дундаа тавьж байгаа бүр анги дүндүр ингээд чанга тийм дуугаар уншаад тэгээд манайд нэгнэлээр татаж унаа тэгээд тэгдэг байсан тийм. Ингээ чимчсэн хөх. Гамбагийн гатасан юу гэж тиймэрхүү юм тавьж уншдаг гэсэн. Тэгээд хэсэг байжгаад монголч нэг тийм хүмүүс нэгэд яванда тоохоо болцсон шүү дээ. Ах чи ингээл тийм сонирхол харч ингээл. Тэгээд нөө нэг аюу сонир тэгээд би яг анх сонсчихсан тэр халуун үнжилтэн тэргээл сони чи ингээл бүр анх тийм цэргийн хүмүүс анх гаргаж ирсэн гэж байгаа байхгүй анх. Одоо хэвлэлсэн тэр хүмүүс нь тийм ээ. Тэгээд одоо тийм хатуу нийгэмд ингээд амьдарч ирсэн ялангуяа нэг цэрэг цагдаа хүчний байгууллагад ажиллаж ирсэн хүмүүс ингээл нийгэм нээлттэй болоод тийм гинтгийн ингээл гарч ирээл. Тэгээд аюу сон тэгэл анх чинь тэгэл тийм зүйлийг чинь ингээд бүгдээрээ л ингээд папу гэж хүлээж авах юм болов гэсэн чи яг үндэ тэгэл анх тэгээд тийм сонингууд байгаа гэсэн амар хурдан цаагтад алгуулчихдаг байсан шүү дээ. Тэгэл яг тэрий чинь дагаад аюу олон тийм одоо тийм ээ сексийн тухай бичдэг ярьдаг тийм аюу олон сонингууд гарч ирсэн тий. Тэгээд анхандаа тэр бас аюу сайн бизнес байсан юм шүү. Тэгээд нөө мэдээлэлээр ингээд өссөн байсан нийгэмд ингээд тийм сонин гарч ирэл хүмүүс чинь бол ингээд яг эсрэгээр байгаа байхгүй тий бүр ингээд нөгөө амар ном ууралооцсонго яриад авахгүй байхыг бол өсч яг үндэ нөөт ингээд маш хурдан цаагч дуустдаг тий хүн болгон гэртээ уншдаг нэг тийм аюу тийм нийгмийн аюу тийм нэг сонин даалгаа байсан. Тэгэхээр одоо яг Монголын нэгж бас ерөнхийдөө бол таах бол болчихж байгаа шүү дээ тий. За байдгал юм байна тий хүний амьдрал юм байна гэдээ ойлгоцсон байгаа болохоос биш нэг одоо бол их сүртэй зүйл байхгүй хаа тий. За тэгээд ингээд анхны ингээд болцлоо сонингоос авлаа. Тэгээд дараа нь тэгээд ингээд тагдаад ажиллаж байхад ер нь бол хэрэг ер нь тэг хүүхнүүд ингээд байцаагаад би ч нөө цагтаад байж чачаа нөө биеэ үнэлэгч хүүхдүүдийн хэрэг орчдөг гэсэн байхгүй юу тийм. Тэгээд нөө золоо битээс түрүү ярьсан нөө биеэ үнэлтийг нөө хуулиар ингээд хориглож байгаа маш олон тийм нөө муу давар гарчдаг тийм. Тэгээд эсрэг зүйл насанд хүрсэн хүмүүсийн хувьд бид нөө нийгмийнхаа хувьд тийм үү ухаалаг сонголтыг хийх ёстой. Тэгээ ухаалаг сонголт нь юу вэ гэхээр биеийн үнэлт бол угаасаа муу муухай зүйл. Гэхдээ тэрийг хуулиар хорлцохоор бүр муу муухай болдог. Тэгэхээр хамгийн муухай зүйл хоёрын муухайг сонгохоор тэр нь явж цэцээс нийгмийн хувьд ухаалаг сонголт болтгоо гэдэг ийм зүйлийг
ер нь бол ойлгох хэрэгтэй л дээ. Тэгээд би ярьжсэн би нэг мөрдөн байсан гэж чинь биеийн үлдэг хүүхнүүд гэмт хэрэгч холбогдож орж ирсэн бас өөрсдөө ч хохирогч болж орж ирдэг байсан тийм ээ. Тэгээд ингээ хуулиа орчхоор чинь тэр хүмүүс ингээд автоматар гэмт хэрэгтэй болгочтой тий. Тэр хүмүүс тэгээд өөрсдөө бас тийм тийм ээ дээрмийн, булаалтын, хулгайн тэгээд одоо тийм ээ тийм хилийн за бүхэн амны гэмт хэргийн хохирогч болох тийм аюух эрсдэлтэй байдаг тий. Тэгэхээр ер нь бол би тэгэд бас дээр нэг бас Монголд нэг биеийн бол бас маш их байдаг тий. Одоо би ингээд санаж байгаа байхгүй. Бид нар чинь ингээд цагдаагийн 69-тэй ингээд энэ төрөөр нэг хэрэгт холбогдсон хүмүүс ингээд хайгаал явж байна тий. Тэгэл одоо санаж байгаа байхгүй. Улаанбаатар зочд буудлын өмнөх шүүн ингээд битүү машин байдаг байсан. Тий. Тэгэл бид нар ингээд цагдаагийн 69-тэй ингээд ороод ирэнгүүт ингээд бүг гэж нөгөө машин бүгд ингээд тараа явцдаг байсан тий. Тэгэл яг өндөө тэр хоёр бол нэг ч ингээд нэг зүгээр нэг машин үлдээсэн байхгүй байдаг байсан байхгүй тий. Тэгэл ингээд буудлуудаар явахаар чи ингээд буудлыг чи ингээд бүр давхраар авчихсан байдаг байсан. Тэгээ би ч тэгэл нөгөө нэг хэрэгт холбогдсон хүмүүсээ хайгаал явж байгаа болохоос биш. Яг ингээд тийм нийгмийн асуудлын хувьд бол харж чадахгүй шүү дээ. Тэгээ би боддог байсан. Энэ юу ямар амар тийм ээ нийгмийг хамссан асуудал гэж боддог байсан. Тэгээд одоо бол бүр л илүү л болсон баг тий. Одоо бүр онцгой. Тэгэхээр энэ яг нэг ийм имийг нийгмийн одоо нэг тий бодлогын хувьд нэг зөв шийдвэрлэх хэрэгтэй. Тэгээ аюу зөв шийдэх хэрэгтэй. Тэгэхээр би нэг одоо юу гэдэг чинь би үнэлтийг хуулиасны бодлогын энтер гээд тийм тэмцэл явуулдаг хүн биш л тий. Тэгээ ер нь бол нэг ийм зүйлийг аюу ухаалгаар бодох хэрэгтэй. Тэгээ ямар ч улс орны төсөв хязгаартай тий. Тэр төсөө бид нэр илүү шорон байхад зарах юм уу тий. Эсвэл нийгэм бодтой өөрчлөлт авчирдаг болсон бол тий эрүүл мэнд тийм ээ нийгмийн хамгаалалт гэдэг зүйлдээ зарах юм уу гэдэг асуудал байна тий. Тэгээ эсвэл андлын өргөө барих юм уу? Яг үнэн тий. За тэгээд ингэж 10 дунд сургууль боловсрлоо эзэмшээд цагдаа болгонгууд нь бас тий янз бүрийн асуудлуудтай танилцаад тэгэнгүүт нь Америкийн Миннесота руу очлоо. Тэнд юу н оюутны амьдрал ямар байсан бэ таны оюутны амьдрал? Гэхдээ яг би нэг анх Америк соёлын сургуульд явахдаа ингээд нэг канонаас үзсэн Америкийг л одоо төсөөлж байгаа шүү дээ тийм ээ. Тийм тэгэл нэг авчруу амар галзуу амьдралаар амьдрнаа нэг Америк ялангуяа Америкийн Канадч нэг оюутнууд чинь ингээд та бөө парти хийгээл дэс та бөө болоод гэдэг. Гэхдээ яг үндэ бол яг тэр амьдралаар нэг амьдарч чадаагүй. Яг тэр би очиод яг цалинтай байсан. Сорсын цагаас тэтгэж төлбөр авчихсан. Би тэр мөнгө би өөртөө нэг түрээсийн байранд өгөх мөнгө авч үлдээл. Тий. Тэгэхээр өдөрт нэг удаа хоол идэх мөнгө авч үлдээл үлдсэн би ээж рүүгээ олчдөг гэсэн. Тий. Гэрийнх нь Монголд гэрийнхэд мэдээж надаас илүү мөнгө хэрэгтэй. Тэгээ өдөрт би нэг удаа халуун хоол идээл өглөөний цай их юм бол нэг orange juice уугаал тий. Оройн бага айлынхаа хөргөчнөөс нэг үлдсэн нэг жижиг шажиг юм голцоогоол ингээл өдөрт нэг удаа халуун хоол идээл ингээл явал би хуулийн сургуулиуд төгссөн байхгүй тий. Яг хөө тэгэхэд юу харин нэг удаа манай нэг англи багш байсан. Тэрний нөхөр нэг Филиппин гаралтай Америк байсан байхгүй тий. Тэр бүхтэр аюу найз болоо нөгөө чи намайг нэг удаа тайчих клубт оруулж үзүүлчихлээ. Тэгээд би нэг амьдралдаа нэг Америкт ганцхан удаа тайчих клубт орж үзчихсэн нь бол тэр. Тэгээд яг биш тэгээд оюутан шүү дээ тий. Нөгөө чи бас хөөрхөн намайг бас эр хүнийхээ хувьд ингээд нэг жоох юм үзүүлэх гээд байгаа байхгүй тий. Тэгээд Осло хойл хамт гарч пи ууя гээл явсан. Тэгээд нэг газар пи уурчаад хойл гоё юм үзье гээл. Тэгээд юу үзүүлсэн надад хэлэхгүй байхгүй. Чам амар гоо сюрприз байна гээл. Тэгээд явснаа ATM дээр очсноо ингээл нөгөө бөөн задгаа мөнгө авдаг байхгүй. Бөөн $1 долларууд. Тэгээд одоо яах ч байгаа юм бол гэсэн хойл ийшээ газарлаа орно гэсэн. Орхон хоом надад бөөн нэг юм цуцаа $1 доллар надад өгснө. За одоо хойл ийшээ орно шүү гээл. Тэгээд тааших гэлбэлт ороод тэгээд $1 ингээд тийм ээ нөгөө бүжиглж байгаа хүмүүстэй өгдөг нэг тийм газар орж ирчихсэн тий. Тэгэхээр миний хувьд нэг яг үндэ одоо хамгийн их хөгжилтэй байсан тэр л юм байна. Тэрнээс бол бусдад талаар бол би өстой за яаж сургуулаа төгсөх үү тий. Яаж одоо мэдлэг боловсролтой болох уу, яаж сайн хэлтэй, яаж сайн хууль зүйн ангилалтай болох уу гэд тийм юмнууд санаа зовжсэн болохоор ерөөсөө нэг тийм нэг надад тийм галзуу болсон юм ерөөсөө байгаа. Би одоо шил ялангуяа тэгээд Америк нэг хуулийн сургуульд дандаа дунд сургуулаа шууд төгсөөд Америкт хуулийн сургуульд орж болдгоо байхгүй. Эхлээд бакалавртай байж хуулийн сургуульд ордог. Одоо монголоор бол нэг удирдлагын академи шиг одоо тийм сургууль байдаг байхгүй Америкт. Тэгэхээр ерөнхийдөө хуулийн сургуулийн оюутнууд бол нэлээд хөгшин бидیں۔ Тий.
одоо манай сургуулийн хамгийн өгшөө үед ихэд 58 хүн байсан шүү дээ. Тэгээ 58-таад ингээ хуульч болох гэж нэг боддоо. Тэгэхээр ерөөхдөө хуулийн сургуулийн оюутнуудын дундаж нас нь нэлээд өндөр байдаг учраас айгүй тийм амар serious тийм оюутнууд байдаг байхгүй юу. Тэгээ яг үндэ бол оюутан гэхээс илүү зүгээр л одоо нийгмийн хувьд одоо ингээ дээш зэмдаа дээшлэх гэсэн одоо тийм амбицтай тийм хүмүүс сурдаг болохоор Америкт хуулийн сургуулийн оюутнуудын тул тийм одоо нэг кинонд гардаг шиг тийм оюутны амьдрал бол байхгүй. Тэгээ ер нь бол айгүй тийм ээ амьдралдаа их чухал зорилго тавьсан тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд би ч бас яг тэрнийхэн дунд нь гүйж явж байгаа л яаж сургуулаа төгсгүүгээл төгссөн. Тэгээ айлын бүр би нэг подол төрөөсөж амьддаг байсан. Тэгээд нөөсөр оюутны нэг кампус руу тэр юусоо ч орох зав байхгүй. Тэгэл сургуулийн аваад хичээлээ өглөө 7-оос босож хичээлдээ яваал шөнө 12-т тэгэл гэрээс гэртээ ирдэг. Тэгээ өдөртөө хичээлдээ суучаал тэгэл өдөржингөө шөнө 12 хүртэл яг автобус зогсоос өмнө номын сан суугаал тэгээ нэг тийм байдлаар л амьдарч ирсэн даа. Та ч яг нэг яг жинхэнэ одоо залуу хүн завтай бол имгэнэл гэдэг өрөөнд орд амьдарч ирсэн байх шүү дээ. Яг хөө тэгээд би нэг тийм амар оюутны галзуу амьдрал үзээвч гэсэн ямар ч гэсэн сургуулаа төгснө гэсэн гол зорилгоо биелүүлээд ирсэн болохоор л сэтгэл хангалуун баг. За яг нөө баярлах тий зугаацах парти гэх юм бол за дараа болно тий хамгийн гол нь одоо залуу байж байгаа хүн сурч мэдэх авах хэрэгтэй гэдэг тийм мал би их чухалч тавьсан. Ер нь би залууч гэсэн одоо ч хэлдэг байхгүй тий. Одоо байгаа дээр сурч мэдэж аваа тий. За сайхан гоё тий өөрийн гэсэн мэдлэгтэй чадвартай босголтой ажилтай тий санхүүтэй болцсон багт бол тий дараа нь гоё партид асуудал зөндөө гоё газар зөндөө байж болно тий. 50 улсаар партидд явлаа. Энэ их боловсролын тийм шүү дээ. Тийм шүү дээ. Би дэлхийн 50 улсаар явсан тий. Наад бол ямар ч хийчих жоохгүй. Би бол Монгол гэр хоолд өссөн. Гэр хооллын нусгай бацаал байсан тий. Баян хацар гар маран даан сайртай явж идэг тийм л хөвгт байсан тий. Тэгээд ажиллаарч явсан, амралтаарч явсан, зугаалч явсан 50 улсаар бол явсан шүү дээ. 50 улсаар явсан гэдэг чинь бас амар олуудаа ниссэн байгаа хөөх. Хэдэн 100 удаа ниссэн байгаа шүү дээ. Тий. Нэг талаа явах чинь л доотлол нь шууд явах юм бол 2 тий дамжиж явах юм бол 4 удаа нисэж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр чи 50 орсоор явах юм бол доотлол нь 150 удаа ниссэн байгаа байхгүй тий. Тэгээ би бол дахиад нэг амьдралтаа дахиад 50 ор үзчихье гэж боддог байхгүй тий. 100 ор үзчихэд нүд аних юм бол өстой харамсахгүй. Тэгээд бас одоо яг үнэртэнд ингээд дурлагчдын групп гэж одоо байгаа штэ. Нэлийн олон одоо хүнтэй. Тэгэнгүүт та яг үнэрэнд амар дуртай гэдгийг одоо юу яг хизээ мэдчихсэн. Яг хизээнээс энэ одоо үнэртэй усыг их сонирхоод эхлэв. Яг үнэртэнд дурсан бүр жоохон багт мөн дээр нан тулцах чинь Дэнжин мянга гэдэг газар байлаа. Гэр хооллолт. Би зөв гэр хооллосоо ингээд уул давж алхаад ингээд захруу очдөг байсан байхгүй тий. Тэгээ нэг гэрийнхаа махцах мудааг аав ингээ шуудаа мудаатай будаа өрт тий будаа гурил өрт уул даваал ингээл явдаг байлаа. Тэгээ тэнд Акс гэдэг нэг Оросын хүмүүс авчирдаг байсан. Тэгээ нөө хөлс дарагч яах нүртэй энэ нүрт ингээ амар гайхамшигтай юм бэ гэж тэгж анх ойлгож ирсэн. Тэгээд яг одоо бол би нөө өртний соёлд аяг суралцж байгаа. Тэгээд тэмээ хүмүүс мэддэг нь Facebook дээр өртөө орсон урлагийн клуб гэдэг одоо 255 мянган хүнтэй юм группийг би 8 жил авч явж байна. За энүүгээр дамжуулаад монголчуудад яг миний зөв хувийн хобби энүүгээр дамжуулаад монголчууд өртний соёлыг түгээх тийм ээ тийм зүйл одоо сайн дураараа чөлөө цагаар ингэж хийж байгаа. Тийм тэгээд энэ өнгөрсөн бол аягүй том гайхшигтай тийм соёл, гайхшигтай урлаг тий. За тэгээд ялангуяа нөө та хоёрын хөтлөж байгаа энэ тийм ээ Kicks подкасттай холбогдолтой өртний одоо ертөнцид бол тийм хүний одоо тийм ээ хүсэл тачаал тийм ээ энэ секси ертөнцтэй холбогдсон маш их зүйлүүд байдаг байхгүй. Тийм маш олон зүйлүүд байдаг. Тэгэхээр тэрэн дундаас би таартаас гоё зүйлүүд өнөөдөр ярих гэж бодож байна. Бидээс баярлж байна. Тэгээд ингээс хамрыг бас ингэж аваад үзэх юм бол хамарчин бараг 450 үнэр авах үнэрийн хүлээж авах тийм боломжтой байдаг юм байна. Тэгэнгүүт нь тэр энэ 450-аас нь тал нь бол бүх хүмүүст байдаг. Бус тал нь бол өөр хүн болон өөр тийм болохоор хүн бол үнэрийг өөр мэдэрдэг юм байлээ. Одоо жишээлбэл хоёулаа нэг үнээр үнэрдэг юм бол тэгвэл хинд нь надад таалагдаад чам таалагдахгүй байж болох юм байна тийм. Яг үнэ тийм. Үнэр маш өөрмөц байхгүй юу? Маш өөрмөц. Хүн бол өөр ингэсэн өрөс мэдрэхүйтэй. Тэгээд хүн бол үнрээр ингээ бас хорвоо ертөнцийг таньж ойлгож мэддэг тий. Хүүхд чинь ингээ жоох хүүхд анх төрөөд беби тий жоохон ялах хүүхд чинь
хийхээ хөхийг үнэрээр нь олдох гэж байна. Цүүний үнээр. Сонирн байгаас тий. Жохоо хөвч юу ч мэдэхгүй шүү дээ. Би гарчээд. Тэгэхээр нөгөө байгалийн тэр инстинкт нь болохоор сүүн өчөө тэр газар руу очих гэж хэлээд байгаа байхгүй тэр хүүхдэд. Тэгээ очиод сүүгийн уух стан байна гэх тий. Тэгэхээр ер нь бол үнэрчин бол одоо хүний нэг хамгийн анхдагч одоо нэг мэдрэмжүүдийн нэг байхгүй тий. Хүн хооллох, ундлах тий. Тэр нэг сексийн хүсэлт чалч бас хүний бас хамгийн одоо анхдагч тийм хүний одоо зүйл шүү дээ тий. Тэнтэй адилхан үнэр бол бас яг анхдагч хүний одоо хамгийн анхдагч хүчтэй тийм мэдрэмжүүдийн нэг тийм. Тий хамар бас ерөнхийдөө айгу хайр илэрхийлдэг гэдэг юм билээ. Тэгээд ер нь яг үнэрт хүн татагдаад одоо тэр хүний үнэр одоо магадгүй үнэртэй усны юм уу эсвэл өөрийнх нь яг үнэр ч юм уу те тэр зүйлд амар татагдаж тэгээд тэр хүндээ дурлж муралдаг тийм хүү зүйл бол анзаарэгддэг шүү дээ. Тэгээд залууд ихтэй үнэртэй төрөхдөө те. Би үнэртэй ус төрөх одоо өөрийнхөө байгалаараа л мэддэг хүн л дээ. Гоё нөхөө. Би тэгтээ санаа ингээд нөгөө хүүхд төрүүлэхээс өмнө үнэртэй усанд амар дуртай байсан байхгүй юу? Тэг ингээд цацах дуртай, тэгээд төрхөх дуртай, тийм гоё үнэртэй байх дуртай байгаад тэгээд хүүхд төрүүлсний дараа ингээд хурцунаар авахар чадхаа байгаад тэгээд үнэртэй ус цацгаа болцсон ш. Санаа. Тийм үү. Тэгээ наач эмэгтэй хүн ялангуяа нэг жимслэх хүүхд төрүүлэх үед эмэгтэй хүний хамрын мэдрэмж маш их өөрчлөгддөг. Өөрчлөгддөг юм шиг л дээ. Тийм, маш их өөрчлөгддөг. Тийм, ялангуяа нэг жимслийн үед бол эмэгтэй хүний бүх мэдрэмж аяг хүчтэй нэмэгддэг юм байна лээ. Тийм. Тэгэхээр нөө өмөртөө ус байтугай нэг жирийн юмны үнэрэгч бүр хэд дахин хүчтэй мэддэг болохоор тийм ээ багийн үнэр авч чадхаа байдаг. Тий хордлого болдог, тийм ээ бөөлцсөн цутгадаг тийм юм байна лээ. Гэхдээ ихэнх эмэгтэй хүний хувьд бол төрөөд тэгээд нэг хэсэг хугацааны дараа буцаад тэр мэдрэмж нь ирдэг юм байна лээ. Тэгээд би чамайг утахгүй тэр гоё сайхан өмөртөдөө хэрэгжилж эхлэх байх гэж найдаж байна. Тийм. Манай хэрэгжилж байгаа. Тийм үү тий. Манай золооч хайр хэрэглэсэн байлээ. Гэтэ би нөө золоо бүтээр бас подкастт орчоод би тэгээд золоод бүр аяг гоё гүүчигийн сет бэлгэлсэн байхгүй чи золоо авахгүй гэсэн шүү дээ. Гүй надаас илүү гоё дурлах үнд нөхчгөө би яг хэрэглэхгүй байгаа гэд би тэгээд яасан зүг дуулахдаг хөхтөө. Би гоё цэгэд гоё зүртээ бас бэлгэлнэ заа чамд. Чи гоё ямар шүү өмөртөө хэрэглэж над хэлээр би бас би ер нь уулзсан хүмүүстэй ер нь бүгдэнд нь өмөртөө бас бэлгэлэх аягүй дуртай байдаг. Би одоо ойрцоор баг за хэлээ. Би одоо ойрцоогоор бараг 5,000 илүү хүнд өөртөө бас бэлгэлсэн байна. Та ингээд хүний ингээд дуртай үнэрийг ингээд за энэ яг нэг тийм жимслэг үнэрэн дуртай байх, энэ яг жоохон юм тод үнэрэн дуртай байх ч гэдэг юм уу те хараад тийж одоо шууд тодорхойлж чадах эсвэл одоо магадгүй энэ жоохон ийм ааштай хүн байна, энэ хүнд иймэрхүү үнэртэй бас таалагдах байх гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм байж болдог уу? Яг өөрөө те би нэг иймэрхүү үнэртэй болсон дуртай тэг эсвэл бүр ингээ зарим хүмүүс бүр айгүй гоё нарийн тодорхойл хэлдэг байхгүй. Надтай яг амар одоо гал бутарсан те ингээд бүр айгүй гоё ингээд тэг би ста тачаангуугаа барьж дийлэхгүй ингээ алхаж байгаа таарах өмөртөн юу байна гэх юм бол би яг гоё өмөртөн бас санаанд орж ирсэн. Гэхдээ хүнийг шууд хараад мэдэх бол боломжгүй. Яа тэгэхээр нэг тоо төрөөсөн те хүний өмнөх мэдрэмж маш өрмөц учраас янз бүрийн сонин дуртай хүмүүс байдаг байхгүй те. Одоо зарим эмэгтэйчүүд ч одоо бүр тийм шохоо мохооны үнэн дуртай юм байна. Эсвэл одоо ингээд зураад ингээд шатаацсан шүрэнцний үнэрт дуртай ч гэдэг юм уу те. Хүн чинь бүр тийм сонин юм даа аюу дуртай байдаг байхгүй те. Тэгээд одоо шууд зарим нь одоо бензиний үнэр, одгийн үнэр, бензиний үнэрт дуртай хүмүүс байна те. Сонин үнэрт дуртай хүмүүс л байдаг байхгүй те. Тэгэхээр юм бол хараад мэдэх бол боломжгүй. Тэгээд энэ бол гэхдээ өөрөө аягүй гоё. Өмөртний ертөнц чинь юм гоё, юм сонирн болохоор юм адал явдалтай, байнгын шин сонин зүйлээр дөөрөн байдаг байхгүй тий. Тэгээд яг ингээд зарим эмэгтэй хүмүүс чинь яг хөө ерхий ингээд нийтлэг тренд авдаг бусад бүсгүүчүүдийн дуртай өмөртний төрхтэй тийм хүмүүс байна. Зарим хүмүүс бол бүр аягүй тийм сонин юм сонирхдаг хүмүүс ч байна. Тэгээд тэрнтэйгээ адилхан өмөртний ертөнц бас тийм сонин тийм өмөртөнд явснууд байдаг байхгүй. Тэгээд сонин уртааснууд. Би таарт аягүй сонин уртаас ярьчихв. Тэгээ. Тэгээ одоо нэг ийм Letta Libre d'Orange гэдэг нэртэй нэг тийм Францын брэнд байдаг байхгүй. За тэр нь юу гэсэн хэрэг жүржийн чөлөө тус гэсэн үг англиар. Тэгээд үүсгэн байгуулагчны яасан гэхээр өмөртөө усны зах зээл, өмөртөө усны ертөнцид тогтцсон байгаа юм монопол, тэгээд ийм хэшүү байдлуудыг
чөлөөлж тийм одоо бие даасан хараат бус одоо ус байгуулж ийн гэж өөрийгөө зарласан байхгүй өөрийнхөө бранда тэгэхээр өөрсдийн зорилго нь ерөөсөө өвтний ертөнцид байгаа бүх хэвшмэл ойлголтуудыг одоо эвднэ гэдэг. Тэгээд тэднээс гарсан secretion magnifique гэх тийм үртэй ус байдаг байхгүй тий. Secretion гэдэг бол одоо хүний биеэс ялгардаг тийм одоо шингэнүүдийг хэлж байгаа. Тий. Одоо шүүрэл энтгэж яг аль биесний орчууланд хийж хэлдэг юм лээ. Magnifique гэдэг бол одоо тий одоо тийм гахамшигтай гэсэн үг. Тий. Тэгээд тэрнээс юу үрдэг гэж ястэрс амар сонир үрт юм шүү дээ. Тэр secretion magnifique буюу тийм ээ гайхамшигтай шингэн гэж орчуулж байгаа тэр үнэртэй уснаас эрэгтэй хүний үрийн шингэн заа юу. Хүс цус үнэртэж байгаа шүү дээ. Тэгээд хийсэн нотнууд нь аюу сонир тийм нөө сүүрний нот тийм тэр гэснээр тийм энгийн нотуудыг хийсэн мөртөө тэр Франц өртөн усагч Антони Ли гэдэг өртөн бүтээгч байдаг байхгүй. Тэр бол маш тийм сонин бүтээдэг. Тэгээд ялангуяа тэр Итали либдо оганш гэдэг тэр сонин брендийн өртнүүдийг бүтээсэн. Аюу олонгийн бүтээсэн. Тэгээд тэрэн дундаасаа тэр secretion magnifique бол тийм сонин тий. Тэгээд ингээд үнэр нь бол амар ваа би ч үнэртэй бол үртэнцээ нэг бодлоо аюу баярсан тийм яг тэгэхээр тийм сонин юм үрцэн. Хоёрдугаарт амар харамссан. Тэгээд өстө би гаран дээрээ цацсаж өстө үнэр түгээл мүгээл үнэр байртнаас та амар галцуу тий. Тэгээд тэндээс та яг ингээд тийм үнэрнүүд ингээд зэрэг үнэртэж байгаа байхгүй тий. Тэгээд бас тэр secretion magnifique бас түрэх дуртай хүмүүс бас байт юм байл тий. Тэгээд одоо чи YouTube дээр та бүхэн тий secretion magnifique гэдэг одоо Францаар тэгээд үсгэдлийн зүг болоо бичих юм бол айгүй олон тэр үртнийг ярьсан хүмүүс байгаа тий. За энийг өстө заавал үнэртэндээ гэх тий. Бүр дээр миний YouTube дээр нэг залуу ингэж байна. Нөгөө 100 г тусаж барьж байгаа өөрлөг гэдэг. Шууд нүүн дээрээ тавиад уу? Тэр яг үртний өрцөс тийм сонин байдаг. Тэгээд яг тэр бол Ярэ. Гөө чи ярьж. Бид нэг жоохон байхад яг нэг тийм кино гардаг байсан шүү дээ. Нөгөө эмэгтэй хүмүүсийн үнэрийг ингээд нэг юм жижигхэн шиг ингээд тэр киноны чинь нэр юу? Тэрийг би анх үзчихээ. Вау яг тэр эмэгтэй болгоны үнэрийг ингэж гаргаж авч ингээд тэр амар гоё. Тэр ном нь амар гоё штэ одоо fragrance гэд би Porsche дээр уншиж ирсэн юм аа. Тийм. Perfume the story of a murder гэдэг англиар. The story of the perfume. Тэр бол амар гайхалтай ном. Ажтэнээс хэдэн жилийн өмнө яг эмэгтэй хүний өтрөөний үнэрийг шингээсэн тийм үнэртэй бас бол худалдаанд гарч ирсэн. Тийм. Vulva гэдэг тийм үнэртэй. Тэр их аюу сонин үнэртэй бас байхгүй. Тэр юу гэхээр одоо маш хүсэмжит эмэгтэй тийм ээ одоо эмзэг ихтнээс гаргасан үнэртэн гэдэг байгаа байхгүй. Тийм. Нөгөөх нь ингээд маш юм жижигхэн юм бортготой. Тэгээд тэр бас яг шингэнийг бас яаж хийсэн бас яг тэр өөрсдийн бизнес нууц юм шиг байна тий. Тэгээд харин тийм нэг сонин үнэртэй бас байдаг тий. Тэгээд яагаад тэгэхээр энэ гэхдээ бас яг цаана бас яг нэгтэлтэй зүгээр нөгөө нэг тийм маркетингийн арга юм шиг тэгээд зүгээр нэг сонин үнэртэй бас зарж байгаа арга юм шиг бас цаана бас тийм шинжилгээний бас үндэстэй байгаа байхгүй тий. Одоо шилдэг тийм туршилт явуулж байсан дээр YouTube дээр бичлэг мэдээ та бүхэн үзээрэй. Нэг тийм үнэр эмэгтэй хүний үнэр эрэгтэй хүнд яаж нөлөөлдөг вэ гэх тийм туршилт байхгүй. Тэгээд тэн дээр яасан гэхээр яг нөгөө эмэгтэй хүн чинь сарын тэмдгийн ирэхээс өмнө нэг аюу тийм их хүсэлтэй болчихдаг шүү дээ. Тийм ээ? Тийм ээ? Тэгэд яг тэр үед нь өмсөжсэн дотор өмд тий нэгтэлтэй. Нөгөөх нь болохоор зүгээр энгийн үед өмсөжсэн дотор өмдийг залуучууд өнөртүүлж байгаа байхгүй. Аль нь илүү хүсэмжит тий тачаангаа өнөртөж чинь гэдэг. Гэхдээ тэр бол яг хүн ахад бол ялгахдаггүй тий. Тэгээ нөгөө хүмүүсүүд юу өрч байгаа мэдэхгүй. Тэгс чинь тэр өрчижсэн хүмүүсийн бараг тийм ээ 90% нь тэгээ яг тэр сайн тэмнэн ирэхээс өмнөх үеийн эмэгтэй хүний хүсэл тачаал аяг өндөр болцсон байх үеийн тэр дотоожийн энэ ингээд тачаангаа өрч чинь гэж мэдээд байгаа байхгүй. Сонир байгааз. Тий. Яг үндэ бол тэр чинь бол тийм учиргүй хурц өнөр бол байхгүй. Тий. Гэхдээ хүний нөгөө нэг бүр даалт тухамсарт эрэгтэй хүмүүсийн харьцаан тий. За яг энэ үед ингээд тий. Энэ үед ингээд бэлгийн харьцаанд орох юм бол үр тогтох тий маш өндөр найдвартай байна гэдгийг ингээд бүр байгальд ертөнцийн чинь эрэгтэйч эмэгтэйч хүний тархинд ингээд програмчлаад суулгаад оруулчихсан байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бас тэр одоо тэр ярьж байгаа тэр vulva гэд тий тэр үндэстэн бол бас яг хүнд ингээд маш тийм
тачаангүй үнэртэх бол шинжлэхуйн бол үндэстэй гэж бол бодож байгаа байхгүй тий. Тэг. Одоо ингээд энэ дэр ер нь энэ дэр нөгөө байгалийн үнэр гэдэг чинь угаасаа цаанаа тийм агуу тийм хүчтэй байдгийг харал би бас нэг жишээ ярьж үгүй заяа. Хөдрийн заар гэдэг хүн болгон мэдэн шүү дээ тий. Хөдрийн заар. Тэг. Тэр хөдөргээд амьдардаг дэлхийд цөөхөн орнуудын нэг нь Монгол байхгүй. Тэг. Тэгээ хөдрийн заарыг бол монголчууд бүр дээрээс үнэртний одоо тийм агуу сайхан үнэртэй гэдгийг мэдчихсэн. Ялангуяа тийм маш тачаангүй үнэртэй гэдгийг мэддэг байсан байна. Тэг. Тэгэхээр Монгол артын дуун дээр хүртэл хайртай залуугийнхаа дээлэнд хөдрийн заарыг шингээсэн юм а гэж дуулдаг байсан байна. Тэгээ артын дууны өвөнд тийм ээ. Тэгээ хөдрийн заарыг бол монголчууд дээрөөс нь үнэртэн гэдэг нь мэдэж ингээ ашигладаг байсан. Одоо бол дэлхийд дахин хөдрийн заарыг ер нь баг бүх үнэртэн усанд хийж ашигладаг байхгүй тийм. Гэхдээ яг тэр бол яг бодит амтны бол хөдрийн заар нь биш илүү нөө химийн гаралтай тэр бодит байгалийн хөдрийн заарыг дуурайсан тийм химийн синтетик тийм материалыг үнэртэн усанд ашигладаг. Гэхдээ хөдрийн заар маань өөрөө юу гэж хөдрийн заар штэ эрэгтэй хөдөр гэдэг амтны бэлэг эрхтний ойролцоо байдаг тийм эрэгтэн хөдрийн заар. За тэр нь яадаг гэхээр яг нэг хөдрийн амтан чинь ороо орох болохоор өөрөөсөө тийм тачаангүй үнэр ялгаруулад им хөдрөө олж хэлтдэг одоо тийм ороонд дортог тийм эрэгтэн байгаа байхгүй тийм. Тэгээд хөдрийн заар ашиглахын тулд эрхтний тасалж авдаг тийм харгас болохоор арга хэрэгэлдэг болохоор тэр хөдөргээд амч өөр улаан номонд орсон амтан. Тэгээд нөгөө дэлхийд даяар яг тийм байгалийн гаралтай хөдрийн заавал ашигладаггүй. Гэхдээ сонирн байгаа шүү дээ. Тэгээд хүн төрөлхтөн чинь дээрвээс тэр тачаангүй үнээр ялгуулдаг тийм эрхтэн байна тий. За ялангуяа тэр үнэрийг ингээ хүн өөртөө наах юм бол тий бас тийм хүсэмж татаангүй тий үнэртийн байна гэдгийг мэдээд ингээд үнэртэн усанд хэрэгэлдэг болсон байгаа байхгүй. Одоо бол хөдрийн заавыг бол англиар маск гэдэг байхгүй. Маск. За Францаар бол муст гэдэг нэг арай ондоо хэлнэ. MU гэдэг S тий. Францаар болохоор C-гээр тий маск тий. Элон Маск чи одоо нэр чи яг тэр маск гэсэн яг үгээрээ байгаа шүү дээ тий. Тэгж хэлдэг. Тэгээд хөдрийн заар бол ер нь маш их олон төрлийн үнэртэнд ордог тий. Баг хөдрийн заар ороогүй үнэртэн бол их цөөхөн тий. Тэр чи ерөөсөө тэр одоо яг үндэ тэр амтны аймгийн тий ороондоо орох үед нь хэрэгэлдэг тэр байгалийн хүчтэй тэр үнэрийг бид нар чи ингээд бид нар өөрсдөө үнэртээ усанд оруулж бид нар бусдыг ингээд татхад хэрэгэлдэг байгаа байхгүй тийм ээ сонирн байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол үнэртэн гэдэг бол одоо тийм ээ энэ секс тий за тэгээд тийм ээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа за энэ стрейт хүмүүс бол тийм ээ за одоо бэлгийн цөөх хүмүүс үед юм бол тийм ижил хүмүүсийн хоорондын харьцаа ч гэдэг юм бол аюу тийм чухал нөлөөтэй. Аюу чухал нөлөөтэй. Тэгээд дээс тэр байгалийн тэр гарал үүсэлтэй тэр нэг байгалийн зохицол цаана байгаа байхгүй тэр үнээр нэгнийгээ татах тийм үнэр нэгнийхээ үнэрт одоо дурлах тийм. Тэгээд бас би ч тоолныг сони юм арч. Дэлхийд дээр ер нь байгаа яг албан ёсны үнэртэн бүтээгчдийн тоо бол аюу цөөхөн байхгүй. Нэг ойролцоо 300 хүн байдаг гэж байна. Тийм яг одоогийн байдлаар тийм. Тэгээд сансын жигчдийн цооноос цөөн. Цөөн байгаас тийм цөөхөн хүмүүс. Тий. Тэгээд маш ховор мэрэгч. Одоо шууд хүн Монголд ингээ хүн сургууль дунд сургуулиуд төрсэн өөртөө болсон мастер бол их юм бол явах сургууль байхгүй. Тий. Ганцхан Монголд ч баг дэлхийн бүх улсад байхгүй. Өртөн бэлтгэдэг, өртөө улсны мастер бэлтгэдэг сургууль. Тий. Тэ Францад нэг 2 байна, Швейцарт нэг байна. Юусо гарын 5 хурам багтахаар яг албан ёсны сургууль дэлхийд байдаг байхгүй. Тий. Тэгээд нөгөөдг нь жилдээ нэг маш цөөх хүмүүс авдаг. За ихэнхдээ нөгөө компани доор байдаг тийм шав сургалт. Сонирн байгаас тий. Тэгээд биш тий. Яг үндэ бол энэ дэлхий дээр байгаа энэ өртөн бүтээдэг хэдхэн 100 хүн маань дэлхийд даяар маш олон тэрбум хүний амьдралыг шийддэг байхгүй. Тийм бас одоо түрүүн цэгийн хэлтэй. Тэр хүмүүсийг чи одоо бүтээсэн үнэртний чи ингээд залуучууд, бүсгүүчүүд ингээд түрхээд явна тий. За нэг гоё ингээд бүсгүй ингээд гоё өртөнд түрхээ гараа явлаа гэхэд нэг залуу үнэртэн татагтана, хойноос нь дагаад алхна тий. Тийм үү? Эсвэл одоо сургууль дээр ажил дээр тэр үнэртэн татагтаа дуурлана тий. Тэгээд ингээд болцсон тий. Тэгээд ингээд сексэн тийм үү? Тэгээд гэр бүл болно, үр хүүхдтэй болно. Ингээд хүн төрөлхтэй амьдарч ингээд үргэлжлэж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо яг үндэ ингээд нөө хүмүүсийг энэ хооронд таталцуулдаг тий, дурлуулдаг одоо тий нэгэндээ хайртай болгодог ийм амар том чухал зүйлийг хийдэг хүмүүс нэхэд амар цөөхөн байгаа байхгүй тий. Тэгээ тэр хүмүүс чинь ихтэлтэй зүгээр өртөө ус хийж байгаа мөртлөө яг үндэ цаанаа бол айгуу тийм хүн төрөлхтний амьдралыг шийдээд байгаа байхгүй тий. Аюусан тий. Тэгэхээр үнэхээр энэ айгуу чухал энэ үнэр гэдэг бол айгуу чухал тий. Тэгээд ялангуяа нэг тий нэгэндээ татагдах юм зүйлд үнэр бол өстой туйлын чухал тий. Тэгээд бас нэг юм сони жишээл эрэгтэй хүн эмэгтэй хүнд ингэ татагт үнэр нь аюу их татагдж дурладаг тий.
Тэгээд ерөөсөө нөө тухайн эмэгтэй хүнээ санаж дурсаж бодохороо үннийг боддог гэж байгаа байхгүй ихэнхдээ. Тэрнээс бол тухайн үед ямар хувцас өмссөн байсан, ямар өнгөөр тий хувцаа бодчихсан байсан, ямар төрлийн одоо ямар үнэтэй брендийн тий цүнх хүрсэн байд эрэгтэй хүмүүс огтхон сандгүй гэж байна шүү дээ. Үнэрийн санд тий. Үнэрийн сандаг үнэрт нь айгүйх дуралтай тий. Тэгээ үнэрч нь бас дээрээс айгүйх нөө дурсамжийг бас айгүй бүх хадгаж үлдээдэг болохоор ялангуяа тэр хайр дурлалтай тий. За тэгээд тэр секстэй холбогдлолтой дурсамжууд үнэртэй бас аюу холбогдлолтой тий. Тэр үнэр чинь тэр гоё нандин дурсамжууд чинь ингээд тархин чи аюур суулгаж өгч байгаа байхгүй тий. Тэгэд орчлон ахын ер нь бол таны одоо филиг хөдөлгдөг үнэрүүд гэж ер нь юу байна? Үгүй яг хүн болгоо ондоо. Би бол эмхтэй хүндээс амар гоё эмхтэй л үнэр үнэртэхэд бол аюу дуртай тий. Гэхдээ тэр нь яг өөрт нь аюу гоё зогчсон тий. Тэгээ баг зэргийн бас нэг жоохон тий баг зэргийн тийм тачаангуу баг зэргийн тийм өдөөн хатгсан тий тийм үнэр байх юм бол би бол үнэхээр дуртай эмэгтэй хүнс тийм үнэр. Би нэг тооны түрүүний сони юм ярьлаа эмэгтэй хүний нэг арсны үнэр гэдэг тэр ярьлаа шүү дээ. Тэр кинонд ч гэсэн гардаг нэг тийм залуухан өсөмж эмэгтэй хүнийг алаад ингээд тий үнэрийг гаргадаг. Яг тэр бол жоохон уран сайхны зүйлхтэй. Гэхдээ эмэгтэй хүний ялангуяа арсны үнэр ч амар тачаангуу байхгүй. Маш тачаангуу үнэртэй. Яг би нэг стрит эрэгтэй хүн болохоор тэгж бодож байгаа. Бас эмэгтэйчүүдтэй тийм ээ эрчүүдийн үнэр чинь тэр байгалийн үнэр чинь бас аюу тачаангуу үнэр байхгүй. Тийм. Тачаангуу тий. Яг өөрийнх нь гэсэн үнэр нь тэр хүн ямар ч одоо сурч хэрэглээгүй мөртлөө тэр хүнээс ингээд нэг устдаас өөр онцгой нэг үнэр ялгараад идэг. Тэр нь болохоор нэг тийм хөлсөн мөлс бол биш. Яг л нэг тэр хүний л үнэр юм шиг байна тий. Тэр нь бас хүнийг амар татдаг. Тэрэнд амар дурладаг ч юм уу эсвэл дээд сандад л юм ер нь. Ер нь эмэгтэй 90 эмэгүүд тэгэл ялгаагүй тэгэл хамт ингээд нүцгэн гівдэж байгаа л тэгэл би бинийгаа даа гэж. Тэр хамгийн тансаг мэдрэмжүүдийн нэг шүү дээ. Ингээд би бинийгаа тэрэл хөвтөж тэгэл яг ингээд үнэрлээл. Тэгээд нөгөө өөртөө бас садныг тийм байгалийн тэгээд ялангуяа биш үү. Хүний нөгөө нэг нууцлаг газруудаас ялгардаг үнэр чи хамгийн тачаангуу үнүүд гэж байгаа шүү. Тий, сонирн байгааз. Тэг ялангуяа одоо шил эмэгтэй хүний одоо тийм цэвэр цэнцгээр бас гоё сүрчид өрсөн үнэрт татгадгаас гадна эрэгтэй хүний айгүй тийм хөлсний тийм одоо тийм баг зэрэг одоо англи бол нэг dirty тий нэг баг зэрэг заваа үнэр нь бол айгүй дуртай байдаг гэж байгаа байхгүй тий байгалийн үнэрт. Тий, сонирн байгааз. Яг тэр чинь нэг тэр байгалийн тэр татгах юм цаанаа биш тий. Одоо өөрөөр хэлбэл эмэгтэй хүний хамар нь энэ бол ингээд хөсөмжтэй эрт хүч чадaltaй эрэгтэй хүн байна гэдэг чинь тэр хүс мэдрүүлж чадж байгаа тийм. Манай нэг Porsche эмэгтэй найз нэг 10 жил тахт нэг хэлжсэн нэг залууд баг дурлахаар шахсан. Тэр нь бол ерөөсөө өнөртөө бас хэрэглүүдийг түнд хэлжсэн. Чи хідэж битгий өнөртөө бас битгий хэрэглээрээ ингээл бүр өнөрт нь бүр галзуурж ирсэн гэж бодоод. Тийм хүмүүс байдаг байхгүй тий байгалийн өнөртөнд ингээд дуртай. Тий байгалийн өнөртөнд дуртай. Тэгээд бас би түрүү ярьсан эмэгтэй хүний арс чи аюу гоё өнөртэй. Тэгээд энийг бас ингэ дүрсэлж хэлэхэд аюу хэцүү. Аюу хэцүү байдаг байхгүй тий. Одоо бүгдээрээ лаунслаад би бинийгаа үнэрлээд үзээрэй. Тэгээд үстэй эмэгтэй хүний энэ байгалийн үнэрийг ингээ бүр маш бүр хэдэн 100 дахин хүчтэй болгосон тийм өртөө бас байдаг байхгүй тий. Тэр нь бол Frederic Malle гэдэг нэг Франц брэнд байгаа заяа. Тэднээс гарсан Carnel Flower гэдэг англиар. Carnel гэдэг бол одоо бие махбодын махан гэсэн үг шүү дээ тий. Одоо бие махбодын тий гэсэн үг. Flower гэдэг бол цэцэг тий. За тэр бол махан цэцэг гэсэн утгатай үнэр байхгүй. Тэгээд тэр болохоор болцоо цэцэг бол юу англи tuberous гэдэг цэцэгний нотыг ашиглаж агаад ялангуяа тэр эмэгтэй хүний тэр тачаангуй арсны үнэрийг бодсон. Дэндүү гой гаргасан үнэртэй. Яа тэр бас үнэн гой. Тэгээ би өөртөө авсан. Гэхдээ би төрхөж чадахгүй юм байл. Тий. Яа тэгэхээр би ингээд цацчаараа би бол ингээд тэр чинь үнээс амар барьдаг. Би ингээд цацаа явах юм бол өдөржингөө ингээд нэг нүцгэн хөх ингээд төрөөд явж байгаа юм шиг тийм бичих төрхөөр байгаа байхгүй тий. Тэгээс амар үртдэг. Йоо тэгээд анхаарал махаас төлөхгүй юм байлээ тэрийг төрхөд явах юм бол тий ингээд амар тийм бүр тий ингээд амар тачаангуу тий залуу тийм хүсэмжит залуу бүсгүй хөлөрцөн арсны үнэр. Яа. Масуурмаа. Наад үнэрийг чинь хөл өрөөний үеэр баахан сингл залуучууд руу явуулах юм бол тэгээл явах юм байна шүү дээ. Үнэрээ үнэртэй л гараараа өөр нэг юм барьцсан.
Тэгээ ингээд та ингээд бодож үзтээ. Одоо ингээд та их чигээр гоё сексийн тухай гоё ингээд ярьж байгаа шүү дээ. Тэ. Тэгээ секс ч одоо хит хитэн тийм бүрэлдэхүүн үүсгэж байгаа шүү дээ. Тэ. Мэдээж нэг арьсаар хүрэлцэх. Тэ. Тэгээд ингээд тэ гоё яриа, дуу чимээ тэ ч одоо сексийн бүрэлдэхүүн үүсгэж шүү дээ. Тэ. Одоо 5 хугаалаа ихэд одоо 20% байлаач. Тэрний чинь нэг хэсэг чи өнөр байхгүй. Тийм биз дээ. Тэ. Тэгээ яг ингээд тэгээ дараа нь ингээд бодох юм бол тэ за хэвээ би ийм гоё байсан, ингэж үнссэн, ингэж таасан тий. Миний одоо би эргэтэн арьсан тий ингэж гоё мэдрэгдсэн. Тэрний чинь нэг аюу том хэсэг нь дөр өнөр байхгүй тий. Өнөр тийм гоё байсан тий. Bill Bryson гэдэг амар гоё ном бичсэн байгаа. Англи хэл дээр гарсан, монгол дээр гаргаад The Body User's Guide. Тэгээд ер нь өнөр хамрын тухай ер нь амар гоё бичсэн байгаа. Яагаад вэ гэвэл нэг тийм судалгаа байсан. Одоо хүмүүсээс судалгаа хийсэн. За альва нэгэн үнэрдэх хүнээ альва нэгэн одоо мэдэх хүнээ харах ч юм уу сонсох ч юм уу үнэрдэх юм алийг нь алдах вэ гэсэн чинь дийлэн хүмүүс одоо үнэрдэх чадамжаа ер нь алднаа босч одоо харах одоо сонсохтой харьцуулна. Гэхдээ үнэрдэх мэдрэмжээ алдсан хүмүүс бол маш их таашаал хүртэхэ болдог. Ягаад гэвэл яг ингээд хоол альва юм амтлах юм бол тэрний 80% нь бол үнэрдэг байдаг. Одоо жишээ нь гүзээлдэгний бид нар одоо үнэрлээд ингээд төсөөлчдөг. Тэр чинь тэр үнэрл байхгүй да. Яг тэр үнэрч байгаа шиг амттай байдгүй. Тэгэхээр үнэр бол ялангуяа би ингээд өглөө ингээд кофе уугаад нэг кофегаа тэгэл үнэрлээл тэгээд кофег уух. Таашаалтай байдаг. Таашаалтай байдаг. 5 метр хүүтэй. Да. Тийм байхгүй тий. Одоо ингээд зүгээр ингээд бодлоо ингээд бүдээр ингээд амар хоош үдий гэж бодъё. Тэгээ үнэрсэн чи юу ч үнэрдэхгүй байл яг уу тий. Тийм бол тэр чи яг нэг тийм пластик гэж байгаа юм санагдах байхгүй хүн тийм үстэй нөө нэг тийм нэг эсвэл нэг алин байлын чинь хуурамч лааны тос мосор хийцэн алин байдаг шүү дээ тий. Ямар ч нэг байгалийн өндөр нь байхгүй. Тэр ч хүнд ингээд тэр чи баг жинхэнэ юм уу гэж хүн эргэлзэх байхгүй тий. Чи одоо юу вэ тий. Хуурамч юм биш үстэй гэж бодох байхгүй тий. Тэр чи үнэр чи юмыг аягүй гоё тийм хүнд яг тийм бодит байгалийн амьдралын бодит мэдрэмжүүдийг аягүй хүчтэй болгож өгдөг, юмыг аягүй гоё болгож өгдөг, тэ илүү таашаалтай болгож өгдөг, дурсамжтай болгож өгдөг тийм зүйл байгаа байхгүй тий. Тэгэхээр өнөр бол үнэхээр гоё. Тэгэхээр ялангуяа тийм насан туршийн хооронд байгаа энэ бэлгийн харьцаан дээр бол өнөр бол үнэхээр аягүй том үүрэг ролтой орж байгаа. Тий яахаа. Тийм тэгээд яг одоо секси үед жишээ нь ямар ч зүйл үнэрхгүй байх юм бол дуур хүсэл одоо сэрэл ч юм уу тэгээд альва тийм юмнууд нь хөдлөхгүй байх ч юм уу тиймэрхүү нөлөөтэй байх хэлээд тий. Би бол яг үнэргүй бол төсөөлж чадахгүй юм байна. Ялангуяа яг нэг эмэгтэй хүний трек бас үнэрлэг гоё гэдэг шүү дээ. Тэгээд тэгэнгүүт эмэгтэй хүн болгон өөр үнэртэй байгаад байдаг. Тэгээл тэр чин бас тансаг мэдрэмжтэй миний хувьд бол. Тэг өнөр гоё. Тэгээд тийм болохоор энэ нэг энэ гайхамшиг юм чинь өртөө усны ертөнцийн өртөө усны мастерууд бас өртөө усны хэлээр ингэж дандаа гоё орчуулж ингэж гаргаж ирж байгаа байхгүй тий. Одоо би нэг гоё өртөө ус саанд орчлоо. Марк Бакстон гэдэг айгуу мондөг өртөө усны мастер байгаа. Тийм тэгээд бүр чинь бараг 70 80-аад оноос өртөө ус хийж ирж исэн байхгүй тий. Тэгэд өөрийн брэнд гаргасан. Тэгээд тэр брэндээс гаргасан нэг үнэрт нэг sexual healing гэж нэртэй Marvin Gaye байна. Сексээр эмчлэх гэж нэртэй байгаа байхгүй тий. Тэгэхээр нэг яг үндэ ингээд тэр ингээд яг төрөхээр ингээд яг хүний бие ингээд амар гоо тавирж байгаа юм шиг тий. Хүний ингээд хамаг стрессээс ингээд хүний ингээд салгачж байгаа юм шиг тий. Тэгэл бүр нэг амар гоо ингээд нэг уулын оройдоо гараад ингээд цэлгэр амьсгалж байгаа юм шиг тий. Яг нөгөө нэг хүн ингээд хэцүү байх үед сексээр хүнийг эмчлэх одоо нэг тийм уран сэтгэмжээр ингээ хийсэн байгаа байхгүй тий. Тэгээ сонирн байгаа өстэй тий. Тэгээд яг зүгээр дэлгүүр мэлгүүрт ингээд яг тийм хүнтэй бас харахаар ч чинь гайхах юм шүү дээ. Ямар сонирн тий. Гоё нэртэй юм бэ тий. Тэгэхээр чи ингээд яг үндэ энэ үнэр гэдэг юм энэ хүний үсний бэлгийн айлууд ямар хүчтэй нөлөөлдөг бас тэгээд тэр нь бас ямар их таашаал авчдаг гэдэг чинь тэр уртаа бас харуулах гэж зорж байгаа байхгүй тий. Тэгээ нэр минь аюу гоё яваас тий. Sexual healing гэж нэрлэж байгаа байхгүй тий. Аюу гоё нэртэй. Танаас бас асуумар нэг юм санагчлаа. Хэрвээ та магадгүй одоо яг өөрийнхөө хувьд амар олон үнэртэй л устай л байх л та. Тэг яг нэг эмгтэй таалагдъя гэвэл ч юм уу тий. Нэг бүсгүйг өөртөө татъя. Энэ бүсгүйг одоо иймэрхүү эмгтэжүүдээс хамраад өөр байх юм тий. Яг тэгж ингэж сонгож төрөхөж гарах тийм ус гэж байгаа юу танд? Яг бүсгүйчүүдийг татах.
Бүсгүүчүүд Яг юу би бол яг би бол ингэн яг би бол зүгээр яг тухайн үед яг тэр эмэгтэй таалагдахээс илүү надад ямар гоё намайг өөрөө өөртөө ихтэй байлгахад ямар гоё өртөн над таарахгүй гэсэн тэрийг би төрхөн тий. Тэг яг тэгэхээр нөө тэр эмэгтэй хүн ямар өртөнд дуртайг би мэдэхгүй тий. Ахтай би шууд уулзаад тий би ийм өртөнд төрчихсөн байгаа чам таалагдж гэнэ гэдээ би шууд асуув тий. Тий. Таалагдсан гэж вэ таалагдаагүй ч хэлсэн ч би тэгээ цааш нь үргэлжлүүлээд яана. Би өртөө сонирхт юм аа гэд. Тэгэхээр би дээрэс нь нэг тэр эмэгтэй хүнийг өртөө усны тухай мэдлэгээрээ илүү тийм ээ тэр эмэгтэй хүнд илүү сэтгэл төрүүлэх гэж ингэ шууд оролдоно тий. Тэгэхээр яг нэг ийм байдаг шүү дээ. Юу ч хэлмээр юм дээ. Хүмүүсийн дунд нэг тийм нэг ялангуяа эрэгтэй хүмүүсийн дунд нэг тийм нэг буруу ойлголт байдаг байхгүй юу. Англиар бол нэг panty dropper гэж нэрлэдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл тий одоо гэх юм бол тийм өртөө ус зүрхчих юм бол наа чи та panty dropper юу ч нэхэхээр чи чиний гоё өртөө ус гэх юм болов. Тий бүсгүүн ингээл өртөн гутаа ингээд шууд хуцаа тайлна гэдэг утгаар хэлж штэ тий panty dropper гэдэг чинь тий шууд ингээд дотор унна гэдэг тий. Тэг яг мэдээж эмэгтэй хүн таалагдсан тул мэдээж гоё өртөх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь ер нь бол секси үнэр гэдэг чинь бас үнрээс гадна бас аюу олон зүйл бас зэрэг явж байгаа байхгүй тий. Тэгэхээр чин ямар эрх залууг секси залуу гэх юм бэ тий. Тэгэхээр гарцч чинь бас ганцхан үнрээс гадна бас дээрэс нь тэр үнрээ бас тайлбарлаж ойлгож ярьж чаддаг тий бас илүү гоё хувцалсан өөртөө таарсан тий яриа нэвлэх нэг ийм аюу олон зүйлийг нийлжээч юм чинь секси гэсэн тэр ойлголт чинь байгаа байхгүй тий. Тэгэхээр яг уу эрэгтэй хүний тул арай гондоо яг тэгэхээр чи эрэгтэй хүн чинь нэг гадна талаас одоо эмэгтэй хүний харагдах байдал үнэртэх байдал аюух ашиглагддаг болохоор эрэгтэй хүнд шууд таалагдана тий. За эмэгтэй хүнд эрэгтэй хүн таалагдахын тулд арай жоох хөдөлмөрлөх хэрэгтэй тий. Арай жоох хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхээр өртөө усныхаа талаар зүгээр яг илүү гоё ярилцах хэрэгтэй тий. Чам таалагдж гинүү гэж өөрөөс нь аюулсан асуух хэрэгтэй. Тэгээд нэг таалахгүй гэх юм бол дараагийн удаа тий өөр гоё өртөнд төрөх ч юм уу тий. Жоох арай жоох хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тий. Тэгээ бас нэг битэр өмнө бодож ирсэн зүйл гэвэл юу одоо магадгүй та болцоонд өөр нэг үнэртэй ус төрөх нь тэгэнгүүт нь нэг хайртай хүнтэйгээ романтик гэдэг болцоонд их юм бол бас нэг өөр юм байна. Тэгэнгүүт нь бас жишээ нь өөр нэг миний бас нэг бодсон зүйл гэвэл яг ингээд за өнөөдөр яг секси юм аа гэвэл бас нэг тэргээ яг урьдчилаад бүр мэдж байгаа юм бол бас өөр үнэртэй бас төрхиж боломжтой л гэж би бодсон. Ягаад гэвэл 3 өөр үнэртэй байгаа юм чи. Тий, тэгээд эн чинь яг наа чи ингээд дахиад цаанаа байгалийн тийм зохицол байгаа байхгүй юу тий. Одоо ингээд та бодоо үстэй жимс биш тий. Жимс чи ихэнхдээ ингээд тийм улаан шар тод өнгөтэй болж болдог шүү дээ тий. Тэгээд модон дээр ингээд гоё жимс урж ирэхэд навчнууд нь ногоо жимс нь ингээд улаан тэгээд яагаад тэр улаан өнгөтэй байгаа юм бэ тий. Яагаад тий. Чи мөр ингээд тэр байгаль ингэ хэлээд штэ. Би юм час суулаахан шүү. Намайг аваад идээч гэж хэлж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр чи тэр хүнч байна уу тэр амтны харааг бол нүдийг булаахын тулд ингэ тэр бүр ингэ амттай юм шиг гоё улаан өнгө болж байгаа байхгүй. Энд чинь бол байгалийн хөвслийн одоо айгүй том үр дүн байхгүй тийм үстэй. Тэрнээс ингэ жимсэн навчлуудаас ялгахгүй адилхан ногоон бол яах вэ тэ? Яг тэрнтэй адилхан үнэр чи яг тийм байхгүй тий. Одоо шилбэл чи аюу гоё юм хэллээ. Францаар бол нэг гурман гэдэг одоо өртний тийм том юм. Гурман гэдэг бол Францаар юу гэсэн үг хэрэг чихэрлэг, амтлаг гэсэн үг байхгүй тий. Тий. За тэгэд ялангуяа сүүлийн үед аюу их тийм амтлаг үнэртэн аюу их модонд орж байгаа тий. Яагаад гэж эмэгтэй хүнээс тийм тий үгүй бас эрэгтэй хүмүүс байж болно тий. Ерөнхийдөө тийм амтлаг, чихэрлэг, шоколадлаг тий карамел шиг тийм гоё үнэр өгөхөр хүн яахааргүй идмээр санагддаг байхгүй тий. Шууд хүний шүс гоож тий. Тэгэхээр чин тэр үнрээр ингээ өөрийгөө хэлж штэ тий. Би ийм гоё улаан жимс шиг тий ийм гоё чихэр шиг амттай шүү. Намайг идээш гэж хэлж байгаа байхгүй тэр үнрээр. Тий. Тий. Одоо ингэ бодсон шүү дээ. Эмэгтэй хүн яагаад улаанаар бодд юм бэ? Ихэнх тохиолдолд тий. За яагаад хүмүүсийн хараад татах гэж юм болов. Илүү өнгө оруулах. Тий. Яагаад улаан өнгө гэдэг чинь яг тэр болсон жимсний өнгө байхгүй тий.
Тий. Тэгэхээр чи би бол ийм улаан болсон жимс шиг миний уруу ийм амттай шүү гэдэг чи улаан тий ерөнхийдөө тийм улаан ягаан одоо тийм гой жимсний өмнө уруулын бодогч хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр аягуулсан бид нар чи ингээд ийм байгалийн ийм нэг шалгалын ийм олон имийг ингээд гоо сайхны зүйлд чинь ингэж аяг хүчтэй тэр концепцуудын хүчтэй ашигладаг байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ялангуяа тийм одоо их ихтэй night гэж ярьд юм да үчийн тийм ээ оройн гэсэн тийм английн өртөө оснууд байна. Ерөнхийдөө аюу адилхан тий. Ерөнхийдөө тийм маш тийм тачаангуу тийм чихэрлэг үнэртдэг байхгүй тий. Чихэрлэг тий. Тэгээд тэр чинь юусоо хэлж байгаа байхгүй тий. Би юм гоё авттай шүү тий. Намайг амсаад үз, намайг идээд үз гэж хэлж байгаа байхгүй тий. Тий яг нэг байгаль дээр байгаа жимс гэж үргэлж хэлж байгаа шиг тий. Тэгэхээр тэг өртнүүд бол яг л тэр тухайн хүний одоо хэлэх гэж байгаа тэр мессежийг бол өгнө тий. Яг тэрийг гоё мэдэрч сонгож ингээд төрөх юм бол тий. Тэр нь тэгж юм. Тэгэнгүүт нь юу та Америкт ингээ Миннесотад сурж явах үед тэнд эмэгтэйчүүд ер нь ямар үнэртэй байсан. Тэгэнгүүт нэг Голланд очсон чи ер нь үнэртэйхгүй үед ер нь ямар ялгаанууд байна? Монгол эмэгтэйчүүд ямар байна? Тэгэхээр аюу сонио. Ер нь би хэлсэн шүү дээ нөө хүний үнэлэх мэдээж хүний одоо хамгийн чухал тий хамгийн одоо үндсэн мэдрэмжүүдийн нэг тий. Тэгээд яг үндэ бол хүн төрөлхч энэ мэдрэмж ингээд алдсан байхгүй тий. Тий. Одоо бол бид нар зөвхөн одоо өнөртөө ус хэвлэх хэмжээнд л ашиглаж байна тий. Яг үндэ бол бид нар чи урд нь нэг тийм зэрлэг байхдаа хамраа илүү ашигладаг байсан нөө амьд гарахад одоо survival instinct буюу тий амьд гарахад бид нар чи үнэлэх мэдрэмж аюу чухал байсан байхгүй тий. Тэгэд бид нар чи одоо жишээлбэл хүн төрөлхтөнд зэрлэг байхдаа хамраараа нэг тий хоолоо олж идэн тий ан амтэн агнахад ч хамар аюу хэрэгтэй тий. За бас бусад амтнаас зүхтаахад хамар хэрэгтэй тий зэрлэг амтэн ирж явал ойрчвол мэдэрнэ тий. За тэгэхээр галын аюулаас зүхтаахад бас хамраа ашиглана ч гэдэг юм уу тий. Ахиж бол одоо хүн төрөлхтөнд нэг техник технологийн шилжүүлэх хүчээр бид нар хамраа юусэн хэрэглэхээ болцсон тий. Одоо жишээл би хамгийн наацхан жишээ хэлье. Бид нар ингээ юу хийж байгааг шууд мэднэ шүү дээ тий. Харахгүй байсан ч гэсэн за энэ бол төмөс байна, энэ бол тий гэж шууд амтлаад мэднэ. Махыг бол одоо бид нар шууд ерөөхдөө ажиллаж байгаа. За энэ бол хоньны мах, үхрийн мах гэж мэдчихээн тий. Тэг чинь бид нар хамраар юу нэрч байгааг мэддэг байхгүй. Сонь байна шүү дээ тий. Одоо жишээл бид нар ихэнх тохиолдолд цэцгнүүдийг бол бараг ялахгүй жирийн хүмүүс бол тий. Моднуудыг ялахгүй. Ямар мод нь агар модын, ямар мод нь зандан модын тий. За ямар нь мандрин, ямар нь нимбигийн тий. Ямар нь грейпфрутийн шиг юм уу тий. Ситрусыг ялгадаг. Тэшүүл хүмүүс өмөртөө ус өмөртөө ихэнхдээ зөөлөн хурцл гэж ярьж байгаа зү тий. Тэг чинь тэр өмөртөө ус чинь маш олон төрлийн нотууд байгаа ш тий. Маш олон төрлийн цэцгнүүд байгаа, ситрүүлэг жимснүүд байгаа тий. Бас нэг химийн арга гаргаж авсан айгууд олон төрлийн юмсууд байгаа. Алим, хам боргоцоо гэх тий. Мөн үү. Тэ бананч гэдэг ч юм уу тийм. Тэгж бид нар чи ерөөхдөө бол ингээд энэ мэдрэмжээс их холдчихсан байна тий. За энийг би яагаад ярьж байгаа маа монголчууд энэ дээр айгүй мундаг. Маа монголчууд өмөртний соёлд айгүй хурдан сурч байгаа. Би одоо энэ группийг чи анх зүгээр найз зохиод дунд л эхлээл би нэг үсрээл 2000 хүнтэй болох байх гэж бодчихсон байхгүй тий. Тэгсэн чи одоо ингээ 250 мянга. Тэг чи одоо дэлхийн хамгийн том өртний групп гэдэг одоо дэлхийн шүү тий. Англи хэл дээр явдаг олон улсын группүүд байна. Үсрээл 10 хэдэн мянган хүнтэй. Тэгээ би энийг яагаад ярьж гэхээр сүүлийн үед ялангуяа нэг хит хүмүүс хит ингээд нэг цэвэрхэн Америк юу нэ айгу цэвэрхэн байдлыг айгу тийм одоо үнэлдэг тийм нийгэм багхгүй юм болгон айгу clean байх хэрэгтэй маш цэвэрхэн байх хэрэгтэй тий. Тэгэхээр чи Америкт бол ингээд хүмүүс бол юу нь бол үртэй ус бол хэрэглээ айгу муу шүү дээ тий. За тэгээд ер нь ингээд маш тийм энгийн баг хүнээс бол амар ньютрал баг өмөртөө ус өртөхгүй байхыг баг илүү гэж боддог. Тий. Тэгээд ингээд Америкт одоо зарим оффшт бол ингээд өмөртөө ус хэрэглэсэн хүнийг орчиж үйлчлэхийг бол хориглож байна. Тий. Тэгээд зарим одоо эмчийн оффс гэхэд ингээд хаалган дээр ингээд пасс орсон тий. No perfume гэдэг тий ингээд бүр тавьчихсан тий. Тэгэхээр энэ бол бас ингээд нөгөө тал руугаа бас хэд туушрж байгаа ойлголт байхгүй юу. Тий. За тэгээд ерөнхийдөө бол ингээд тийм Америк хүнээс бол илүү тийм угаалгын нутгийн үнэр өрчөөл илүү тий гоё гэж бод. Гэхдээ яг би их ерөнхийлж ярьж байна л та тий. Жишээлбэл Америкт бол их тийм хурц өртөө ус төрсөн хүн бол айгүй ховор. Айгүй ховор тий. Тэгээ Европ бол арай ондоо. Тий арай ондоо ялангуяа мөнхний одоо том үйлдвэрлэгч орн Франц байгуулахаар арай мөнхний соёл бол арай ондоо хүмүүс нь арай хүлээж авах нь арай илүү дээр тий.
Тэгэхээр ер нь бол нэг өвөртний соёл чинь ингээд газар болго аяга ондоо байдаг байхгүй. Одоо чинь Арабын ертөнцийн зүйл өвөртний соёлоор бүр үнэн гоо дээр тий. Ялангуяа Арабын ертөнцийн зүйл эрэгтэйчүүд нь бүр эмэгтэйчээс хэд дахин илүү өндөд тос хэрэглэдэг тий. Янз бүрийн тийм тосон хурц тийм модлог тийм ээ одоо ялангуяа агар модны мөртийг бол арабууд ингээд маш их хэрэглэдэг тийм. Тэгээд энэ бас нөгөө бидний соёл амьдралын ахуйтай маш их тийм холбоотой. Тийм маш их холбоотой. Тэгээд ялангуяа тэр араб ертөнцид бол одоо тийм хүсэмжит тийм одоо эрэгтэй хүн бол маш гоё үнэрч явах хэрэгтэй гэсэн тийм одоо тийм хууль байгаа байхгүй тийм. Маш гоё үнэрчдэг байхаа тэр тийм. Мөнгө нэрч чинь да. Тэгээд яг үгүй тийм маш үнэтэй. Тэг ингээд аюу гов ихээр хэрэгэлдэг байгаа байхгүй. Тэгэхээр янз бүр. Гэхдээ ерөнхийдөө бол яг хүн гэдэг утгаараа бол хаач ерөнхийдөө дахиад нөгөө сайхан үнэрт татагддаг гэдэг нь бол хിവэрээ. Гэхдээ яг одоо нөгөө үнэртэй усны хэрэглээнд бол аюу ондоо. Жишээлбэл одоо Америкч бол эрэгтэй үнэртэй усыг ерөөсөө клоун гэж нэрлэж байгаа шүү дээ. Too much clone гэдэг яг юм бол нөгөө clone гэдэг бол эрэгтэй үнэртэй ус гэж хэлж байгаа байхгүй. Гэхдээ clone гэдэг чинь яг үнэртэй ус зөвхөн нэг л төрөл шүү дээ. Тэр чинь бол Америкт бол хамаагүй бүгдийг нийлүүлээд clone. Тэгэхээр үнэртэй соёл бас ондоо. Тэгэхээр өндөр техник эдийн засгийн өндөр хөгжилтэй орно гэхээр үнэртэй соёл дагаад өндөр хөгждөг гэвэл тэр бол хотлоо. За тэгээд бид хоёр нэвтрүүлэхээр нөгөө зочдоосоо байнга асуудаг хэд асуултууд байдаг. Таас мэдчихэж магадгүй. Ягаад бид нар хүмүүсээс фейл яриулдаг вэ гэхээр бүхэн болгонд л иймэрхүү зүйл тохиолдсон шүү гэдгийг бас зөвхөн хүмүүст хэлхийг хүсдэг байхгүй. Тэгээд яг сексийн үед одоо тохиолж исэн тийм фейл түүх байна уу танд? Яа би яг ийм хувийн асуулт хариулах хэрэг аюу хэцүү байна. Дараа нь тэгээд хүмүүс шаалдах юм болов. Тэгтээ ариутгаж яж асуулна л да. Та бодож байхгүй яг дараагийн асуултаа асуучих. Тань ер нь гаднах төрхөөр ямар эмэгтэйчүүд танд таалагддаг вэ? Надад уу? Яг над эмэгтэй хүний ааш хэрнээ айгууд юунаас илүү чухал гэж боддог байхгүй тий. Тэгэд аюугаа тийм нэг эмэгтэй айл гэдэг нэг аюу монгол үг шүү дээ. Аюу гоё монгол үг байхгүй тий. Бүсгүй хүний айл гэж тий. Тийм айл аяг гэх тий. Тэгээ над бол тийм нэг аюу тийм нэг амар эмэгтэйлэг тийм зан ааш бол над юунаас аюух таалагддаг тий. Тэгээд чи аюу олон юмар хэлж болно. Ганцхан зангаас гадна ярьж байгаа байдал тий. Хоолойны өнгө тий. Одоо над руу харж байгаа харц тийм нэг зөөлөн илдэг тийм нэг аюу хөөргөн тийм нэг ялдам тийм эмхтэй надад аюу таалагддаг тий. Юу юунаас илүү. Наач гэхдээ яагаад л да характер голдоо яриад л гэдэг нэг байгаа байна. Гаднах төрх physicality the cop carnal. Одоо эрэгтэй хүн чинь хоёр байгаа шүү дээ. Юу үнэлгэнд дуртай, мемэнд дуртай. Тэгэхээр яг тийм эсэ гэж юу. Хүн надад аюу тийм гоё хөлтэй өсвч аюу гоё таалагддаг тийм. Гоё би гоё хөлийг бол та өмнө шүтэн шүү. Аюу гоё хөлтэй тий. Тэгээд ер нь тийм нэг өв тэгш тийм нэг бас царай байдаг шүү дээ тий. Бүх юм ингээд аюу тийм нэг геометрийн хэмжил шиг тий аюу тийм тэгш ямар ч тийм өөлөх зүйл байхгүй тий. Тэгээд натаас аюу тийм аюу хөөрхөн инэвсгэл өсвч аюух гой таалагддаг тий. Тэгээд инэвсгэлгээ бүр нэг амар гой тийм нэг нар гарч байгаа юм шиг тий бүр аюу гой ингээд сэтгэлээсээ ингээд нүдэн гэрэлтэй гэж инэвсгэл өсвч аюу таалагддаг тий. Тийм. Чиний ярьсан шиг би нэг өчтгөө тийм нэг цээж те эмэгтэй хүний хөх одоо тийм өгзөгч гэдэг юм уу би бол яг тэр нь бол зүгээр яг өөрт нь зогсон багтал бол гоё гэж боддог тийм. Тэрнээс бол яг нэг тийм дуртай гэж надад бол тийм байхгүй юм байна. Зүгээр анзаарч байхад та яг эмэгтэй хүмүүсийн ийм одоо чихэрлэг үнэрэнд ч юм уу эсвэл нэг тиймэрхүү үнэрэнд дуртай гэдэг тийм зүйл аа юу? Яг ер нь бол ингээд гоё үнэртэн хэрэгжилчихсэн байгаа. За тэгээд би түгээсэн шүү дээ тийм нэг
яг нэг өөрийгөө илэрхийлсэн нэг тийм гоё нүртэнд хүрсэн бүсгүүчүүд аюу гоё байдаг байхгүй. Тэгээ энийг бас яг цөөхөр хэлэхэд аюу хэцүү байна. Тэгээ бас нэг ийм нэг зарчим байдаг. Нөө үнэртэн чинь хүний нөө нэг бүх имийг илүү давуу талтай хүргэж явах хэрэгтэй байхгүй. Илүү одоо тий хүчрхжүүлж одоо гэж хэлэх юм уу тий. Жишээлбэл гоё эрэгтэй үнэртэн бол нөө тухайн эрэгтэй хүнийг илүү гоё эрэгтэйлэг шийдэмгий одоо эрэгтэй хүний тийм гоё зан төрхөл шүү дээ тий. Тэрийг нь илүү давмгай болгож харуулж ивэл гоё байдаг байхгүй. Тий. Одоо эрэгтэй хүнийг амар гоё зоригтой шийдэмгий тий. Нэг баг зэрэг тийм адууслаг тий. Нэг тийм хавдах эрэгтэй тийм одоо үнэртэн бол эрэгтэй хүн амар гоё зөхөн. Одоо ялангуяа залуучдыг бол би аюу тийм болцоондоо тийм зөрөгтэй сонголт хийгээсэй гэж боддог байхгүй. Тэ? Одоо анх удаа ялангуяа тийм анхны сэтгэл төрүүлэх гэж байгаа тий. Өөрийгөө бүр тий. Тэрнээс нэг тийм нэг тийм зөөлхөн гэх биш байхгүй. Тэ? Өөрийгөө одоо чи гоё эрэгтэйлэг гэдэг. За яг тэр шиг нөгөө талаас эмэгтэй хүн бол яг тэр өөрийнхөө тийм зам байдлыг илүү тодтгосон тий. Одоо миний дуртай тэр эмхтэй аяг айлыг бүр илүү тотгосон бол айгүй тийм гоё тийм айгүй гоё тийм цэцгийн тийм дорны тийм чихэрлэг айгүй тийм тачаангуй англи бол тийм нэг sensual гэж үг гэдэм аа. Би яг монголоор яг сайн болгочихдоггүй. Юу гэ тэр ч одоо олон үгээр хэлэх юм бол айгүй тийм тачаангуй за тэгээд тэр үнэхээр өөрлөгөө тийм урайлан дуудсан гоё юм гэсэн үг шүү дээ. Тийм үнэртнийг айгүй тийм зоригтой төрхсөн байвал над бол айгүй таалагдсан. Тэрнээс бол ингээд зүгээр нэг үнэртгийн төдий нэг хит аюу зөөлхөн баг өнгөтэй ус төрсөн төрхөө үнэ итгэхгүй бол яг хөө зэн очихгүй таалагдахгүй гэх нь хаашаа над бол аюу тийм хайран алдагдсан боломж л гэж бодгоо тийм. Сексүүд ер нь таны асуултууд ер нь хариулт гуйж болно. Таны дуртай байрлалууд ер нь ямар вэ? Яа, ингээ би бол ингээ хоёрын хуулийн дуртай үнэтэй тухай ярих гэж бодож ирсэн шүү дээ. Тэр чинь шууд ингээд яг хувийн юм яхаар чи жоохон үгүй байна. Илүү гоё юу ярих. За илүү гоё үнэтний тухай тэгээ үнэтэн яаж хүний секси амьдралтай холбогддог тухай гоё юм ярих тэхүү. Тэгээ юу эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд яг секс хийхээр бас сексийн үнэр гэж бас байдаг тийм. Хүлс гэж байгаа шүү дээ. Яг сексийн дараа нь жишээ нь. Тийм дараа нь одоо жишээ нь эрэгтэй хүний эмэгтэй хүний хоёр хоорондоо холилдоод нэг үнэр гарна шүү дээ. Тийм үү? Тэгэхээр ер нь одоо тэр үнэр чи юунаас үрддэг гэж орны даавнаас үрддэг байхгүй юу? Дуусна да. Тэг ингээ бүр амар гоё одоо хайртай үнтэйгээ бүр ингээ амар гоёлагч ингээ орны даав чи ингээ нороод тэгээ тэр үл яг орны даавнаас үрдэн. Тэр үстэй жинхэнэ одоо гоё тийм нүр гэхгүй. Тэгээ бас нэг юм тооцоо сони юм ярьж гинөө. Үндэсний ертөнцид ингээд нөгөө зарим өөртөө бас ингээд амар тачаангүйгээд ярьдаг байхгүй. Тэгээ тэрийг бас нэг хэлдэг нэр том юм байдаг байхгүй. Тэр нь англиар юу гэхээр sex in a bottle гэж нэрлэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө нэг sex шиг ингээд өөртөө усны бортон дотор ингээд хийчихсэн тий. Тэгээд тэгэхээр ингээд цацхаараа одоо ч яг тэр sex шиг тэгж гоё өртдөг гэсэн үг тий. Тэгээ нөгөө зарим өөртөө ус хийдэг байхгүй. Наа чи ямар их ястаа. I'm sexy. Энэ бол I'm sexy үнэтэй. Товчхолж хэлэх юм бол sex in a bottle гэж тийм. Тэгэхээр яг тийм нэг үнэтэй байд. Би таарч гоё юм. Histoire de Parfum гэдэг нэртэй Францын тийм үнэтэй брэнд байдаг байхгүй. Тэгээ тэрнээс гарсан 12 Marquis de Sade гэдэг нэртэй. Тэгээ тэр юу гэж тийм. Тэрнээс юу үнэтэй гэж маш их савих үнэтэй байхгүй. Амар тачаангуй савих. Тавчим айгуу тийм гоё юмштай. Нэгдүгээр чинь нөө байгалийн тий альсны үнэр тий. За тэгэхээр нөө савхи чи ингээд нөө гоё босруулаад гоё юмштай болгодог. Одоо шин савхин хувцас тий. Тэгэхээр нөө савхин дотортой машин ч амар тачаангуй өртдөн шүү дээ. Тий. Тэгээд тэр савх тий. Тэгэхээр яагаад тэр өнгөтэй усыг нөө савхины дотор хийсэн гэж тий. Тэр маркидо саад гэж шүү дээ. Тэр саад гэдэг хүн чинь нөө нэг садизм гэдэг тий. Садизмыг үндэслэн хүн байхгүй юу тий саад гэдэг зохиолч байсан тий зохиолтоо тий маш тийм одоо садизмын сэдвтэй тийм зохиолууд бичдэг байсан тий тэгэхээр тухайн үед бас Францын нэг бас амар их тийм шууган тарж ирсэн тий тэгээд тэр саад тэгэхээр ч одоо тэр хүний бичсэн тэр зохиолууд за тэгээд тэр садизмын одоо тэр хүчтэй мэдрэмжийг харуулахын тулд одоо савх тий тэгээд ялангуяа тийш нэг савхин тийм хувц өмсдөг, савхин тийм ташуур тий янз бүрийн эд хэрэгэлдэг тэрийг харуулахын тулд одоо тэр өөртөө усны нотыг савхиар хийж байгаа байхгүй.
Сахиу тий. Зөвүүн байгаа шүү дээ. Илэрхийлэмжтэй гэдэг юм байна. Бид нар ч бол ерөөсөө сайн ойлгодгүй юм байна. Гэтэ ингээд сахин хүрдэг ингээд дээр үеийн сахин хүрдэг ч амар гоё үнэртэй гэдэг шүү дээ. Үнэртэнгүүд нь тий. Тэгээд ялангуяа нэг секси нэг сахин хувцастэй ийм тоноглол хаарнес мэтэр шилдэг юм байна шүү дээ. Хүмүүсх дуртай хүмүүсийн бас тэр одоо юг хүслийг тэгж харуулж байгаа байхгүй мөртөө болсон нотлоор тий. Бас нэг би тоорт сони юм ярьж. Tom of Finland гэдэг мөртөө болсон. За Tom of Finland гэдэг тий. Тэр бол бас тэгээд би яагаад энэ мөртөө болсон ярих тустай гэхээр ер нь мөртөөсөө дамжуулж аюу хүн мэдлэг авч байгаа үстэй тий. Тий. Жишээлбэл нэг юм ба. Tom of Finland гэх юм бол Tom гэдэг нэртэй хүн байсан. Финландд амьдарч ирсэн. Гэхдээ өөрөө бол бүр дэлхийн 2 дугаар дайны үед одоо дайнд байлдаж ирсэн тийм хүн байхгүй юу? Байлдагч тий. Тэгээд тэр өөрөө л нэг гей хүн тий. Тэгээд тэр яасан гэхээр нэг дандаа тийм нэг гей хүмүүсийн дунд байдаг Leatherman гэж ярьдаг байхгүй юу? Leatherman гэж юу хэлсэн гэхээр нэг сахин хувцас өмсдөг одоо гей хүмүүсийг хэлж байгаа. Одоо нэг Freddie Mercury сахин өмссөн сахин малгай ингээ өмссөн гэдэг яг наач байхгүй тий. Наад стилийг чинь одоо урлагийн үнслийг гаргаж ирсэн Tom of Finland гэдэг тий. Тэгээд тэр яадаг гэхээр маш гоё тийм нөр гей залуучдын зургийг одоо тийм сахин хувцастай тийм залуучдыг аюух зурдаг байсан заа. Тэгээд гэхдээ тэр үеэр яг нь Финланд чи Европын орн ч гэсэн одоо тэр чи одоо 50 60 70-аад оны үеийг ярьж байгаа байхгүй тий. Тэр үеийн нийгэм бол бас аюу хаалттай байсан байгаа байхгүй тий. Тэгээд тэр зурнууд нь аюу тийм гоё урлагийн бүхлүүд нь жанр болж хөгжсөн тий. Яа тэгэхээр нэгдүгээр тэр зурган дээр нь гей залуучдыг аюу тийм хүсэмжт байдлаар харуулахаас гадна тий айгуу тийм сахин хувцсны стилийг ингээд давхар гаргаад дээш нь тэр гей хүмүүс айгуу тийм айгуу аж аргалтай инэвсгсэн байдлаар дандаа харуулдаг байсан байгаа байхгүй тий. Тэгээд тэр нь яванда тэр нэг Tom of Finland-ийн зурчин зургууд нь дэлхийд даяард хараад ингээд бүхэл бүтэн тийм өвтний биш бүхэл бүтэн тийм зургийн урлагийн тий тийм жанр болж хөгжсөн байгаа байхгүй тий. Тэгээд музей энэ одоо учраас Америкт байт юм байна лээ тий. Тэгээд зурган дээр дандаа гарын үсээ зургатаа Tom of Finland буюу тий Финляндийн Том гэж гарын үсээ зурдаг байсан тий. Тэгээд одоо сонь шүү дээ. Тэр Leatherman буюу ялангуяа тэр гей залуучдын дунд байдаг нөө сахин хувцас өмсдөг тэр одоо загварчин дэлхийд даяар байгаа байхгүй тий. Тэгээд тэр болохоор тэр Tom гэдэг хүний зурсан зургнаас үүсэлтэй. Сонин тухай байгаа тий. Одоо ер нь манай Монголын сахин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын каталогыг ойлгож эхэлж байна гэхгүй. Тэгээд бас тэр Tom of Finland гэдэг нь шүү дээ. Өөртөө усны гол нот нь болохоор бас сахины нот тий. Тэгэхээр өөртөө ус гэдэг чинь нэг айгүй олон зүйлийг илэрхийлж байгаа тий. Би тэр бүр илүү хөөрхөн жишээ хэлж байгаа. Victoria's Secret-аас гарсан Love гэдэг нэртэй өөртөө ус гэдэг байхгүй тий. Хайр гэсэн үг шүү дээ тий. Тэгээд хамгийн гол нот нь болохоор хөнгөний цэг тий. Тэг яагаад гэж тий. Юу гэсэн бэ? Яа хүн гол нот нь тий. Хүн чинь ингээд ургаж байгаа шүү дээ. Хөнгөний ургал гэдэг шүү дээ тий. Хөнгөний цэг. Тэгээд тэр үуч аюу хөөрхөн илэрхийлж байгаа. Яагаад хөнгөөр хайрыг илэрхийлж байгаа? Яагаад бол хайр гэдэг бол хүн шиг цагаан, цайлган тий? Яагаад гэвэл хайр гэдэг бол хүн шиг дулаахан тий? Тэгээ хайр бол хүн шиг зөөлхөн гэж хэлж байгаа байхгүй тий? Тэгэхээр юу нөтөөсийг ойлгоно гэдэг бол тэр нотуудыг ойлгоно гэдэг бол айгүй олон зүйлийг бас мэдхийг шаардж байгаа тийм. Яста сонирхолтой юм байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн тур шийдвэрлээс гой шин түүхүүд сонслоо шүү дээ. Та ингээд 50 орнуудаар ингээд ялангуяа ингээд аялангуудаа яг ингээд аль орны эмэгтэйчүүд танд үнрээрээ юу таалагдсан бэ? Эсвэл таныг юу вау гайхшруулсан бэ? Үнэртний за наач өстой гоё асуулт байна. Наач өстой гоё асуулт байна. Юу гэж хэлбэр. Яг ер нь янз бүр юм байна шүү. Тий, янз бүр. Яг би наад чинь аялахтай өрн дандаа харж явж байгаа байхгүй. Мөртний соёл нь яаж явж гин, яаж хөгжиж гин те. Хүмүүсний ямар мөртний соёлтой ингээд. Тэгээд энэ зэнд бол яг ондоо. Яг ингээд дэлхийд даяар шиг ингээд би эсвэл түрүүчийн хэдхэн 100 хийсэн хүмүүсийн хийсэн үлдээш ингээд дэлхийд даяар зарж гин. Дэлхий одоо бүх онгоцны буудлын чинь duty free байгаа. Бүгдэнд нь ингээд зарж байгаа хөөх тий. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс бол аюу нийтлэг том брендийн нийтлэг мөртүүд аюу хэрэгэлдэг. Гэтэ тэр чинь бас тий. Гэтэ тэр чинь тухайн орны цаг агаар бас хүмүүсийн идэж ууж байгаа зүйл нь арсны онцлогоос болоод ондоо өмөртдөг байхгүй. Тий. Миний бодлоор бол яг гоё эмгтэй хүнээс ингээд амар гоё тийм өнөр ингээд үнэрчээс уусууд гэх юм бол
зөндөө байгаа юм байна. Тий. Африк эмэгтэйчүүдийн бас үнэр аюу гоё. тий. Тий. Аюу гоё тий. Тий. Аа. Байглаас бүр аюу гоё тийм аюу тийм тачаангуу тийм үнэртэй бас дүрсэлж хэлэхэд бас аюу хэцүү. Тий. Би бас таныг сайн ойлгоод байгаа. Би Европ дахтаа ер нь 2 Африк гаралтай хүүхнүүдтэй ер нь уулзж ирсэн. Тэгээ бас яг саяхан манай Швед найз байдаг. Гэхдээ өөрөө юуны Эритреан гаралтай Шведэд төрсөн. Тэр одоо юу гэсэн мэг үү? Африк эмэгтэйчүүд юугаар одоо жишээлбэл цагаан эмэгтэйчүүд юугаар ялгардаг гэвэл ер нь биендээ янз бүрийн тийм тос их төрхдөг. Одоо coconut oil ч юм уу cocoa butter гэж байдаг шүү дээ, тийм юм амар тийм төрхөх одоо дуртай. Тийм баг. Тэгэнгүүт нь тэр ингээд өнөр нь ингээд бас ингээд бүр ондоо байдаг, арьстай гоё ялдаг гэж байна. Тий. Аюу гоё. Тий байгалаа тэгээд ер нь тэр үл өнөр аюу надад хүчтэй үлдсэн байна. Тий. Гэхдээ ер нь тэр газар газрын бүсгүүчүүд гоё дөө. Ер нь тий. Би нэг тийм итгэдэггүй байхгүй. Ингээл дэлхийн нэг хамгийн царайлаг бүсгүүчүүдтэй орон гэж дийдэг шүү дээ, тий. Гэхдээ би тийм юус итгэдэггүй байхгүй. Тий. Газар газрын бүсгүүчүүд гоё. Яг тэр байгаагаар гоё байхгүй, тий. Тэгээ Аз бүсгүүчүүд яг байгаагаар гоё, тий. Одоо Солонгос, Япон, Хятад бүсгүүчүүд тий гоё амар гоё тийм цагаан арьстай мөн үү, тий. Тэ айгуу тийм нимхэн тийм тунмал тийм цагаан арьстай хөөхөн нүдтэй тий. Тэгээ хөөхөн гоё хар үстэй тий. Тэгэл яг тэрүүгээр гоё байхгүй. Тий Монгол охтууд ч гэсэн тий яг гоё тий. За тэгээ Европ бүсгүүчүүд ч гэсэн яг л гоё тий гоё өндөр биетэй гоё алтан шар үстэй цэнхэр нүдтэй одоо тэгээ юу гэдэг яг л тэрүүгээр гоё. Эсвэл тий улбар шар үстэй тий жинжир гэж ярьдаг улаан үстэй ч юм тий яг тэрүүгээр л гоё. Тэгээ энэ ч бол харьцуулах ямар ч арга байхгүй тий. Газар газрын бүсгүүчүүд яг байгаагаар л үнэхээр гоё. Тий үнэхээр гоё тий. Тэгээд яг хаач гоё хүн байдаг, хаач царамуутай хүн байдаг тий. Хаач гоё амар секси бүсгүүчүүд байдаг. Тий яг тэгэхээр байгаараа л гоё. Манай Монгол бүсгүүчүүд гэсэн яг л байгаараа л гоё. Таваас сүүлийн үед юу сонирхоод байгаа? Дарсны соёл руу орсон байгаа. Юу? Дарс. Тий дарс. Тэгээ бас би бас өөрөө бас ялангуяа дарс суух дуртай бас бүсгүүчүүдтэйгээ дарс суух дуртай. Нэг шил дарсны дараа нэлээд юм болдог байгаа. Хүүхдүүдтэй. Харамсалтай миний нэг дуртай дарс байсан. Тэгээ тэр дарс нь хөл орноос болоод түгээлтэнд тасарсан байгаа. Та ер нь юуны бас манай сонсогчдод бас дарсны тухай бас ер нь болзоонд ч юм уу эсвэл ер нь хайртай үнтэй ямар дарс суух дуртай вэ? Тэр талаараас өөрийнхөө талаасаа яриад үзье. Гэхдээ яг нэг юм байхгүй юу? Яг энэ нэг подкастыг аяг ихнэ залуучууд бас сонсож байгаа бах тий. Тэгээд одоо сая зоологи хэлсэн. Яг би бол угаасаа дарсан дуртай л та яг зоолоо шиг тий. Гэхдээ залуучуудаа тий 5 хүн одоо гоё бүсгүүчүүдийг гоё найрыг гэх юм бол нэг ийм юмнуудыг асаа сурж аваа тий. Одоо тий жишээлбэл одоо бидний ярьж байгаа нүртний соёлоос жоохон сураад авчих тий. Бүсгүүчүүд чинь бүгдээрээ үнэртэй болсон дуртай тий. Чи тий гоё үнэртэй ус түрхээд очих юм бол тий чи бол тэр бүсгүүдэд таалагдах магадлал хэдэн мянга дахин өснө тийм үү тий. Тэгээ дээрээс нь бас гоё бүсгүүтэй одоо болцсон юм гоё дарс аваа тий гоё дарсаа яриад дарсны тухай нэг жоохон мэдхтэй болцсон ч гэсэн тэр дарсны тухай ингээд тайлбарлаад ингээд уух юм бол үнэхээр бүсгүүчүүдийн уйраа шүү гэдэг хэлмээр байна. Тийм ээ. Тийм энэ чинь бүсгүүч айгүй дуртай байхгүй тий. Тэгэхээр залуучуудаа тий ер нь бол тийм шүү. Одоо шил би бол одоо яад вэхээр яг гоё хайртай бүсгүүтэй сууж агаад яг дундаа нэг гоё дарс ингээд дундаа тавьчих. Яг хоёлаа суужгаад гоё юм яриад ингээд дуусгах бол та аюу гоё гэдэг байхгүй тий. Үнэхээр гоё тий. Үнэхээр гоё тий. Гоё юм ярьж байгаа. Тэгээд яг таардаг байхгүй. Яг нэг одоо 750 шүү дээ. 50 мг шүү дээ тий. 750 мг-тай гоё дарсыг гоё юм ярьж байгаа тий. Тэгээд аюу удаахнаар тий. Тэгээд ялангуяа нөө дарс ч айгүй олон гоё ноотууд үнэртдэг байхгүй тий. Дарсыг чинь ингээ үнэртгэр чинь айгүй олон төрлийн жимс үнэртэн тий. Одоо ч бол цагаан дарснаас их чинь айгүй гоё ногоон алим айгүй үнэртдэг тий. Яг хаа дарс болгоо ондоо л гэхдээ би нийтлэг ярьж байна. Тий. Усан үлмээс хар ногоон алим үнэртэн, янз бүрийн хатаасан жимс үнэртэн тий. За тэгээд хам боргоцоо үнэртэн тий. Тэгээд нэг усан үлмээс чи өөрөө ингээ маш олон төрлийн жимс ингэж үнэртдэг болохоор тэр
өртний соёлын хувьд бас айгүй чухал байхгүй тий. Тэгээд дээрэс нь тэр дарсыг чинь ингээ хадгалсан нэг царс модон торох тий. Үнэрт нь тий. Тэр дарсыг хадгалдаг царс модон торхыг чинь ингээ доторхын хийчээд доторхын шатаадаг байхгүй. Тий. Модны өрчнүүдийн ингээд байхгүй болохын тулд шатаа тий. Тэгээд ингээ бүр сайн дарсын өртөх юм бол бүр тэр шатсан мод төртлөө өртдөг байхгүй тий. Ингээд тийш ингээд түлгээс ингээ бүх гэ түлээ гаргаад ирж байгаа. Дарс хадгалсан модон торхч тэгж хийдэг байхгүй тий. Тий. Одоо шил та юу гэж виски шүү дээ тий. Ийм хатуу нэг тийм дарснууд чи урд нь дарс хийжсэн модон торхыг авч хийдэг байхгүй тий. Тэгэхээр чин урд нь хадгалж ирсэн тэр дарсны одоо амтлаг, чихэрлэг тэгээд тэр модон торхны модлог ноотууд тэр үрдэг гэж боддоо тий. Тэгэхээр ялангуяа гоё бүсгүйтэйгээ тий ингээд одоо болж байгаа бүсгүйтэйгээ сууж байгаа нөгөө дарсны тухай яриа тий. Дарсаа ингээ хоёулаа хамт үнэрлээд ингээд суух бол амар гоё шүү. Тэгээд энэ бас залуучууд амар гоё оноо олно шүү. Тэгэхээр энэ бол ч саяныхыг сайн тогтоож аваарай. Модон торхын шатаадаг байхгүй юу гэж. Тий. Яг одоо сонсож сурснаа хэрэглэн. Чи ногоон альмыг авдагт чинь үү? Тий. Ялангуяа улаан дарснаас бол чавга тий. Гой чавга тий. Хатаасан жимс тий. Тэгээд усан үзмээс гадаа айгүй олон тийм гой нотууд өртөг байхгүй нэг черри биш тий. Интор жимс энэ тий. Тэгээд одоо ингээд тий. Ингээд заримдаа ч ингээд хүмүүс чинь ингээд анх ингээд тайлцах чинь ингээд юм ярих юм олцдохгүй гэдэг жоохон паниктдаг шүү дээ нэг жоохон ингээд хэцүү байдалд ороод. Тэгэх юм бол шууд ингээд дарсаа ингээд хийгээл за эндээс чи ямар гоё нотууд өрчи чи өрттэй ингээд хоёлын өртөө ямар ч жимс өртдөө ч гэдэг юм шиг ийм байдлаар одоо тийм гоё яриа эхлэх аюу гоё байхгүй. Тэгээд яг ер нь бол яг дарсан дуртай хүмүүс бол байна. Одоо золоо маань шиг. Гэхдээ ер нь бол залуучууд бүгд гоё дарс нэг мэддэг тий. Тэгээ ядаж дарсны үнрийг ингээд гоё хаашаадаг. За тийм гоё бүсгүйний гоё дарсаар дайлдаг энэ төр бол амар том оноо шүү. Энийг одоо би залуучууд аюу хэлмээр байна тий. Энд чинь зүгээр ингээд нэг пи ухаас ч юм уу нэг хатуу юм ухаас илүү тэр залуугч аюу гоё мэдлэгтэй, мэдрэмжтэй тий. Бас ингээ гоё юм ярьж чаддаг гэдгийг харуулж чадж байгаа байхгүй юу. Тэгэхээр залуучуудаа гоё дарсны соёл сураар яг Монгол сүлжүүд дарсны соёл бас аюу гоё хөгжиж байгаа тий. Тэгээд энэ бас амар том оноо шүү залуучуудаа хэлэхэд. Тэгээд гоё бүсгүйгээ тий болцоонд үрсэн бүсгүйгээ гоё дарсаар дайлтдаг байх хэрэгтэй заа. Амар том оноо шүү. Тийм үстэй зэ тий. Хэрэгтэй юм хэллээ шүү. Тэгээд бид хоёрын урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгээ бас үнэхээр сонирхолтой дугаар байлаа. Тэгээ танд бас маш их баярлалаа. Зөндөө олон гоё мэдээлэл ярьлаа. Манай сонсогчдод бас маш үнэтэй дугаар болно гэдэгт найдаж байна. Тэгээ дараагийн дугаараа гурлаа харин бүр илүү тэр нөгөө хууль талаас сексийн хувьд тэгээ одоо яг Монгол жишээ нь юу садар саман сурчлаж мурчлаад байгаа мó бид хоёр чи яагаад гэвэл тэр талаас нь илүү гоё хэдүүлээ гурлаа ярилцъя тий. Тэгээ. Тэгээ дараагийн дугаар гэсэн нэлээд тийм ноцтой тий нэлээд чухал хууль дүрм ярьсан тийм дугаар болох нэ. Гэтэ өнөөдрийн дугаар би бас та хоёрын сонсогчдыг бас сэтгэлийн гонсоолох гэж байгаа уучлаарай. Би бас нэг яг үндэ би айгүй олонтаар нээлттэй юм шиг мөртөө яг бас нэг хувийн амьдралын зарим юмуд би юу хизээч ярьдаггүй байхгүй тий. Тэгээд тэрийг ойлгоорой. Тэгээд хоёрын урдтын дугаард орчихсон хүмүүс бол ингээд шууд хэлээл явчихсан юм байл л дээ. Дараа таныг Монголд ирэнгүүт чинь таныг дав суулгаж байгаа тэгээд яриад болоо. Би бол яг тийм яг нэг хувийн юм бол ер нь бол энэ хаач ярьдаггүй тий. Гэхдээ ерөөхдөө бол гоё ярьлаа шүү дээ тий. Ер нь гоё тий тийм гоё бүсгүй хүн ер нь тэгээд энэ чинь хүний амьдралын амар том аж аргал шүү дээ тийм үстэй тий. Тэгээд та хоёр сайн хэлж штэ энэ садар самуун сурчлаад үгүй байхгүй. Та хоёр чинь бол аж аргал сурчлаж байна. Би бол тэгж бодож байна тий. Хүний амьдралын чинь айгүй том хэсэг тий. Тэгээд хүмүүсийн дээр чинь айгүйх аж аргалыг айгүйх таашаалыг мэдэрч байгаа тий. Тэгээ одоо би дуур сая гэдэг яхад дандаа дахиад нэг хайртай хүнтэйгээ дотн хүнтэйгээ яаж гоё байх вэ гэж ярьж штэ тий. Тэгээд ялангуяа одоо шууд залуучууд бол яаж нөгөө нэг
хайртай бүсгүйгээ яаж гоё байлгах уу, яаж гоё таашаал өгөх үү те, яаж одоо гоё дарсаар дайлах уу, яаж гоё үнрээр бас ингээ хүрээлэх үү энэ гэдэг чинь дандаа хайр дурлалын чи хүн төрөлхтний мөнхийн сэдв тийм биз дээ. Тий хамгийн амьдралын аж аргалын амар том хэсэг шүү дээ энэ чинь тий. Тэгэхээр ер нь тэгэл хүн юуг яаж харж байгаа, ямар өнцгөөс харж байгаа гэдгээс нөх юм болно дөө. За тийм намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Бид хоёрын урилгыг авсанд баярлалаа. Гоё түүхүүд ярьж байна. Бид дараагийн дугаараар хэлээ эргээд болцгаая. За авслахтаа баярлалаа. Баярлалаа. За. Пока. За.